Сайн сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За бидний хүсэн хүлээдэг болсон явдал дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. За ингээд энэ завгүй өдрүүддээ бас Батмүх ах маань хурж ирээд ингээд болсон явдал ярих гэж байгаад баяртай байна. Сайн байна уу та? За сайн байна уу. Ануутайч би энд олдож өгдөг. Тэгээ үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. Сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг тухайн цаг үеийнх нь бас мэндийг хүргье. За өнөөдөр 3 болсон явдал ярин шууд хэрэг рүү оръё. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таата байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. За эхнийх нь Хуан Педро хаан байна вэ гэдэг ийм дугаар байгаа. За энэ бол 1986 онд болсон хэрэг. Нэг 1986 оны одоо ч 40 жилийн өмнө гэсэн үг тийм. Сомо Сьерра уулыг даван гатлах үед осолцсон байгаа. Жолооч ганцаараа байгаагүй гэр бүлтэйгээ явж исэн. Эхнэр болон 10 настай хүүтэйгээ хамт явж исэн байгаа. За хяналтыг хууль хяналтынхан бол хэргийн газар дээр очиж үзээд гайхсан байгаа. Яагаад гэсэн бол хүн байхгүй. Эхнэр нөхөр хоёрын цогцол болцсон. За ингээд нөө хайх ажил өрнөж байгаа шүү дээ. Ингээд маш олон таамаг илэрчүүлсэн. За тэгээд таамаг болгон цаанаа няцаалттай тулгараал. За өнөөдөр 40 жилийн дараа энэ асуулт хариулт өгье. Тэгэхээр Хуан Педро Мартинес Гомес гэдэг хүү хаашаа алга болсон бэ? За 1980-ад он гэдэг бол Франкогийн дийлэнээс салаад удаагүй байсан. Испани шин замналаар явж байсан ийм түүхтэй. 1975 он гэхэд нөө Франсиско Франко нас барсны дараа бол арчилсан засаглалыг ер нь сонгож явсан испанчууд. Гэхдээ энэ шилжилт нь бол өөрөө бас тийм эрэгч тал байна, сөрөгч тал байна тийм. Мэдээд ажилчид бол маш олон тооны шинэ боломжуудтай очиж байсан бол нийгмийн гэмт хэргийн бүлэглүүд ч гэсэн бас л энэ боломжийг ашиглаж байсан байна. За үүнийг нь ойлгох бол чухал. Яг гэвэл Хуан Педро Мартинес Гомес сургаггүй алга болсон явдал бол маш олон хүнийг түүний эцэг эхийг хөнөөсөн ачааны машины осол нь эрдэнэг осол байсан юм уу? Эсвэл янз бүрийн одоо бас ардталтаа шалтгаантай гэмт хэргийн шинжтэй ийм зүйл байсан уу? За ингээд аль аль таамаг бол үндэслэлтэй байгаад байгаа. Бүрний цагтахгүй байгаа байхгүй. Тэгэхээр Хуан Педрогийн эцэг Андрес нь Испанийн газар нутгийн тэнгисийн эрэг орчдоор Мурсия гэж хот байдаг. Тэрнээс гаралтай юм ачааны машин том трак барьдаг юм жолооч байгаа юм л да. За яг энэ сарын ихээр буюу 6 сарын ихээр хойд нутгийн тэр Билбао гэх хот байгаа шүү дээ Испани. Одоо чи Мурсия гэж урагшаа Билбао гэхэр хоошоо олчихно те 500 орчим миль буюу за энийг километр шийдвэрээр баг 800 км юм. Маш хортой хөхрийн хийн хүчил тээвэрлээд ингээд даалгавар авсан байна. За зам дуруу бол байгаль бол янз үзэсгэлэнтэй. За тэгээд ингээд нэг юм хойноос урагшаа явчихаар чи бас нэг газрын үзэмж гоё учраас эхнэр Кармен болон хүүгээ хамт авч явах шийдсэн. Ингээд 10 настай хүн саяхан сургууль дээр сайн дуу авсан байсан учраас Андерс үүнийг бол гэр бүлийн аялал хийж хүүгээ бас нэг сайхан урамшуулаад авъя гэж бодсон байна л. Ингээд гэр бүлийн 3 бол Volvo F12 загварын цистерн машинаар аялалдаа гараад за аюултай ачаа тэрвэрж байсан ч гэсэн гэр бүл нь хамт байсан учраас мэргэжлийн жолоочид бол хойд зүг рүү гарахаас өмнө машинаа бол бүрэн техник үйлчлэлд оруулсан байна. За ослын дараа олдсон баримтчүүдээс нь харах юм бол машин аюулгүй байдлын шалгалтанд бол тэмцсэн, хөнгөн засвар үйлчлэг бол хийлгсэн. За гол анхаарахтай зүйл нь машин бол техникийн бүрэн бүтээн. Жолоочин туршлагатай мэддэг ийм байсан учраас ослыг бол яг зохион байгуулалттай байсан гэж магадгүй энэ таамаг гаргах төгөж байгаа юм л да. За өөр нэг шалтгаан бас ийм байна. Явсан замтай холбоотой. За тухайлбал Мурсиягаас Билбао руу өөрчлөлт аялал болол Испани нутгийг баграг өмнөөс хойшоо бүхэлдэн тоолох юм урт зам. За энэ зам бол нийслэл Мадрид хотыг дайран өнгөрдөгч замын үндсэн хэсэг нь бол жижиг хотууд, хуурай тэгш тал болон тархаа бодрохаа тариалангийн талбайнуудаас ерөөдөө дайраад өнгөрдөг. За Сомо Сьеррагийн даваа гэж бас байдаг. Энэ бол ачааны машины жолооч нарын донд бол огцом гэдгээр нэлээд зартай. Энэ даваа нь бараг 1500 орчим метр өндөрт очдог. Өнөөдөр ч гэсэн бол ийм морилдсан зам нарийн игнээ нь бол жолооч нарын хувьд бас хөөрхөн сорилт болдог. За ингээд осол бол энд байнга гардаг байсан учраас зарим хүмүүс бол үүнийг хүнд даацсан автомашины оршуулгын газар ч гэж бас нэрлэдэг. Орон нутгийн иргэдийн донд бол сүнстэй ачааны машин тухай яриа хүртэл гардаг. Зарим нь бол үүнийг дээр үе ямар нэгэн ослоос үлдсэн хүний сүнс гэж үздэг бол яг гол санаа нь бол Сомо Сьеррагийн даваа бол техникийн саатал эсвэл хүний алдаа маш хурдан өхөл төрөж болох газар гэж үздэг байна.
Тэгээд тийм учраас энэ бол Андерс тулгарсан маш том аюул гэж үздэг байгаа байхгүй. За энэ хөхрийн хүчлэл нь бол тухайн үед өргөн хэрэглээний хамгийн эдэмхий бодисуудын нэг. Тэгээ энэ олон төрлийн үйлдвэрлэлд бол маш амин чухал юм одоо түүхийд боловч асгарсан тохиолдолд бол үхлийн аюултай. Тэгээ бүр 1980-аад онд үүнийг тээвэрлэхэд бол тусгай зориултын систем гэдэг нөгөө машинуудыг ашигладаг. Тэгээ дээрээс нь асар хяналтайгаар явдаг гэсэн байна. Тэгээ маш олон жилийн турш энэ уг гэр бүл бол хөхрийн хүчил тээвэрлэж явсан гэх баримт нь бол Хуан Педрод юу тохиолсон талаарх олон тооны таамаглалуудыг гаргахад байсан. За хэрвээ хүчил алдагдах юм бол химийн хүнд түлэгдэл үүсгэж хараагүй болгодог. За мөн түүнийг ингээд амьсгалах юм бол уушиг хоолойг нь ностог хэмтээд юм байна л да. Гэхдээ бүхэл бүтэн хүний бие цогцыг уусгах хүчтэй юу гэдэг асуулт тавигдаж байгаа байхгүй. За ингээд осол гарсан өдрөөс хойш энэ асуулт бол маш их тавигдаж байгаа. 1986 оны 6 дугаар сарын 24-ний орой Андрес Мартинес Наварро Volvo F12 машинда түлшээ хийж аваад гэр бүлээ суулгаад Мөрсиа хотын ойролцоох Лос Карновас гэдэг нэртэй жижиг суурин руу явсан байна. Энд бол нэг 20 мянган литр өтгөрүүлсэн хөхрийн хүчил бүхий системийг залгаж аваад ингээд автомашины хөдөлгүүрийн ажиллагааг бүртгэдэг хурд хэмжигчийн мэдээллээс ингээд харах юм бол гэр бүлээрээ нэлээд айжуу тайван аялж исэн байгаа байхгүй. Харин ч ер нь яг ингээд эхэндээ бол аяллаа айжуу тавиа гэдэг юу ч юм яасан юм шиг. Ямар ч гэсэн 12 цагийн хугацаанд энэ замыг буудаж дуусгах гэж зүтгэсэн юм шиг. Тэгээд энэ төхөөрөмжийн тэмдэглэлээр бол ачааны машин хамгийн ихний төлөвлөгөө зогсоолоо Сиетагийн ойролцоох ачааны тэрэгний зогсоол болох тэр Бента дель Оливод хийгээд тэндээсээ тэр Лас Педрониерас гэдэг тэр хотын ойролцоо дайран өнгөрөө шөнө дунд өнгөрмөц төр зур амлас хийгээд за үүрийн 3 цагт Мадрид хотын захад байрлах шатхуун түвэг станцтай дахин нэг зогссон ба. Энийг нөгөө камерууд нь харуулдаг байгаа юм л да. Тэгээ энэ хугацаанд бол гэр бүлийнхэн замд бол бүрэн ганцаараа байсан тул одоо тэр хооронд яг юу болсныг бол бас хэлж мэдгүй. Гэвч 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цаг 30 минутын орчимд Арагон Inn гэдэг нэртэй зоогийн газар өглөөний цагаа уухаар зогсоогүй байсан бол энэ бүхэн зүгээр л нууцлаг аял хэвээр үлддэг байсан. Гэхдээ зогсож уусан баг. Зөөгч бол тэднийг маш тод сансан баг. Андрес, Кармен энэ хоёр одоо эхнэр нөхөр хоёртэй кофе уугаад харин Хуан Педро бол нэг зүсэн бялуу захиасан гэж мэдвэсэн баг. За ингээд зөөгчийн хэлснээр яг л замд гарсан бусад хүмүүс шиг маш тайван, ердийн, өөр нэг ирж явж л гэдэг хүмүүс шиг төлбөр тооцоогоо чимээгүйгэн игээд гараа явсан баг. Зөөгч бол ингээд хараас нь хараад ачааныхаа машиндаа суугаад явах нь бол өөрөө яг сайн хараагүй ч гэсэн машин нь бол зогсоос гараад яг тэр Сумасьерагийн давааны ороодог энэ зам руу орж байхаг бол өгсөд ингээд явахыг бол харсан баг. За тэгээд яг энэ үйл явдлаас нэг цаг хүрэхгүй хугацааны дараа бол мэдээ гарсан. За өглөөний 6 цаг 30 минутын орчим энэ даваагаар явж байсан жолооч нар үнэхээр аимшигтай дүр зургийг олж харсан. Уулнаас уруудаад жолоолохоо бүр мөсөө алдсан бол тэр нэгэн ачааны тэрэг за цагт бараг 145 км цагийн урттайгаар доошо маш ширүүн над ийм өндөр уртаа давхин шулуун бөгөөд тэгш зам дээр ч гэсэн асар аюултай тий. Гэтэл огцон бөгөөд ийм эргэлтүүд олонтой энэ юм дээр бол яа харахгүй амиа оруулж байгаагаас өөрсгөж үздэг юм байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар бол энэ ачааны тэрэгний тоормос нь ажиллагаагүй болсны улмаас жолооч хяналтаа бүр мөсөө алдсан гэж үзэж байгаа юм л да. За машин уулын уруу руу асар их хурдтай ахиж буухтаа эхлээд нэг машины толийг шүргээд дараа нь өөр нэг машины араас нь хүчтэй мөргөж замаас гаргаж шидээд эцэст нь огцон мэргэлтээр жолоо алдаад систем нь машин шууд хажуугаараа хөмрөхдөө өөдөөс нь ирж явсан машин шууд очиж мөргөөд ингээд машин их хурдтай байсан учраас мөргөлтийн хүчээр систем дээр задраад дотор нь байсан олон тоон одоо хөхрийн хүчлийн одоо тэр хүчил бол хурдны зам болон уулын хажуу асгарсан. За ойр орчмын иргэд болон замаар өнгөрч байсан жолоочтой туслахаар гүн очсон ч хөхрийн хүчлийн хорт одоо уур тэднийг бол ойртуулахгүй буцаан хурааж ирсэн байна. Ингээд тэд яаралтай тусламж дуудсан. Аврагчид хэргийн газарт маш хурдан ирсэн. Гисэн ч гэсэн химийн бохирдол болон жолоочийн бүхийг бүрэн нөмөрсөн одоо галт төмөр гэсэн маш том хоёр аюултай зүйл байсан учраас тэрэндээ тэмцэх шаардлагатай болоод ингээд олон жилийн турш аврах багийнхныг шүүмжлэх хүмүүс байсан ч гэсэн энэ тухай бол яг тухайн нөхцөл байдал өөрөө амар шүү дээ тийм. Ингээд юу яаж байгаа аврах багийнханд бол тулгарсан хамгийн чухал ажил бол асгарсан хөхрийн хүчлийг ойролцоох тэр дуратан голд хүрэхээс өмнө саарамж болох юм. Хажууд нь гол урсж байгаа байхгүй. Хэрвээ хүчил голын усанд орсон бол байгаль орчныг сүрүүлнэ, гол дагах суйрангууд эрэгдэг хордуулна. За хамгийн гол нь хүчээр асар ихээр асгарсан байсан учраас аврагчид машиныг одоо бүхээг рүү шууд ойртож очиж чадахгүй байгаа юм л да. Тийм учраас хүчлийн тархалтыг зогсоохын тулд ачааны машин дүүрэн шохоо болон
ил сасхаас өөр юм сонголтгүй болчих. За бүтэн 3 цаг зарцуулсны эцэст аврагчид хохирогчид дээр очиж чадсан ба. За жолоочийн бүхээг бол бүрэн бяцарсан. За тэнд ингээл төмрийн сэгзэм за тэгэл одоо нөө бүхээг нэг шиг тэгээ дотроос нь бол андаас болон карман нарын цогцыг олсон ба. Хоёр охирогч бол хүчилд маш хүнд түлэгдсэн, гэмтсэн. За тэгээд яг таних боломжтой байсан гэж. Гэвч бяцхан Хуан Педрогийн ямар ч улмын олдоогүй. Энэ хамгийн ачаалттай байсан. Анхандаа аврагчид болон цагдаа нар энэхүү систем машинд хүүхэд хамж явж байсан гэх тийм шалтгаан олоогүй байхгүй. Тэгээд тэр өдөр орой мөрдөгчд хүүхдийн эмээ өвгөтөнд холбогдож олсны талаар мэддэг үед л Хуан Педро эцэг ихтэй хамт аялд явсан гэдгийг мэдсэн байна. За гэтэл тэр үед осол болоод хэдийн нэг цаг өнгөрчихсөн. Хэргийн газрыг цэвэрлэх ажил хэдийн эхэлчихсэн. Хүүгийн цогц байтугай ямар ч үлдэгдэл олдоогүй учраас мөрдөгчд эхэндээ эмээ өвөг нь андуураад байна гэж бодсон байна. За удалгүй ачааны машин дотроос жижиг кассет тоглуулагч, хүүхдийн хувцас, хичээлийн одоо гадаад хэлний хичээлийн кассетнууд хөглөрч байгааг олж хараад үнэн болохыг ойлгосон. Ингээд хэргийн газрыг нэг бүрслэн нэгдсэн ч хүүгийн улмөр олдоогүй учраас аврагчид яасан гэхээр хүүгийн бие хөхрийн хүчит бүрэн уусаад алга болчихсон юм биш үздэй гэдэг энэ таамагийг гаргаж байгаа. За энэ хөхрийн хүчлийн талаар ингээд ярихаар манай бас мэрэгжлийн хүмүүс бас комент хэсгээр бичих ба. Хүүгийн бие хөхрийн хүчилд бүрэн уусаад алга болчихсон юм биш үү гэдээ асууж байгаа шүү дээ. Тэгээд хүний махыг ясагч маш амархан хайлуулж усах чадaltaй гэж үздэг юм байна л да. Энэ аюу эдэмхий бодсон юм байна. Тэгээд эцэгийнх нь цогцос хүчилд маш хүнд түлэгдсэн байсан нь бол хүчилд бүхээг рүү нэвтэрснийг илтгэж байгаа. За гэвч шинжээчтэй холбогдож зөвлөлдөхөд хэрвээ хүү осол эсвэл хүчлийн асгаралтын улмаас амиа алдсан бол ядаж өчүүхэн төдийч гэсэн уулмөр үлдэх ёстой гэдгийг шууд хэлж байгаа юм л да. Ингэснээр хүү мөргөлтийн үед машинаас шидэгдсэн. За эсвэл магадгүй ослоос ямар нэгэн байдлаар амьд гарч чадсан байх гэсэн өөр нэг таамагийг гаргаж ирсэн. За ингээд хэдэн цагийн турш багийнхан бол шохоо элсэн оолыг ухаж нуран дундуур нэг бүрслэн нэгжиж ойр орчмын толгодын ингэрээр 10 настай хүүгийн уул морийг хайсан ч хүч олдоогүй. Ингээ эхний өдөр дуусахад эрх баригчид зогссон газараас хайгуулыг өргөжлүүлж сайн дурахны толгодын ингэрийг нэгтгэхэд дуудаад дээрээс нь нэстэг тэрэг голын ёроолын шумбагчд хүртэл явсан ба. За хинч ерөөс ингээд 7 хоногийг ингэж хайж үзэхэд ямар ч сураг гараагүй. Энэ хооронд бол өөр нэг мөрдөгчд осол яагаад гарсан шалтгааныг судалж эхлээд за гээ механикч олон гэрчүүдийн сэжилж байсанаар тоормос ажиллагаагүй болоогүй гэдгийг баталсан ба. Тоормосонд асуудал байгаагүй. За яг үнэндээ бол автомашин техникийн хувьд маш сайн байдалтай байсан. Харин тахометр гэж байдаг шээ, тийм. Тахометрийн заалтыг ингээд үзэхэд бол ачааны машины юуг харахад бол Мурсиягаас Лос Карновас руу явах тэр замд дараа нь тэр Дел Оливо эцэст нь Арагон энэ хүртэл аялын замыг ингээд хараад үзэхээр юу байсан баг. Сүүлчийн 8 милийн зайд нийт ингээд айгүй олон зогсолтуудыг хийсэн баг. Яг нөгөө замын төвжирлээс болсон гэсэн тайлбар байгаа. Цагдаа шалгасан малгасан гэдэг айгүй олон юм байгаа байхгүй. Тэгээд тэр чинь өөрөө холын зам учраас тийм олон удаа зогсолт хийх тийм төвжирэл мөвжил байх юмч боломжгүй гэж үздэг байгаа байхгүй. За ер нь яг ингээд нөө том тэргийг чи ингээд уулын уруу буулахад тоомч том зууруулж буудаг шүү дээ. Энд ихгүй бол ингээд нэг асар том баацтай машин чинь нэг доош жингээ алдаал болох юм бол сүүдийн хийж тэгэхээр тэр утгаар нь тэгж явж исэн гэж магадгүй гэдэг юм тамга гаргаад. За бас нэг асуудал гарч иж байгаа. 1986 оны 6 дугаар сард гарсан ослын дараа Volvo F12 гэдэг маркийн цистерн машиныг хэргийн газараас татж аваад агуулхад хадгалсан байна. За машин нь хүчил тээвэрлжсэн учраас төмрийн сэгийг задлахаас өмнө хүчлийн бүрэн саарамжуулах шаардлагатай шүү дээ. Тэгэхээр мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд ямар нэгэн сов илрээгүй учраас машиныг шинжлэх ажил төр хойшлоод сургаггүй болсон хүүг олох ажил дээр нэгдүгээр зэргийн зорилт болгоод тавьж байгаа юм л да. За ажилчид эцэст нь машиныг ингээд задлсан байна. За тэгсэн чинь нэг сони юм гарч ирсэн. Бүхээг дотроос нь героин төрлийн бодис олдсон байна. Харт юм гэсэн тийм. За өмнө яг хэлсэнчлэн дарангуулагч Франциско Франког нас барсны дараа Испани улсад маш хурцтай өөрчлөлт явагдаж байсан. Энэ нь бол Андрес шиг ийм энгийн жолооч залуучуудад боломж олохоос гадна гэмт хэрэгтнүүдэд ч гэсэн үе таалган нээгдсэн. Тэрхүү засаглалын дараах замбраагүй байдлын үед Испани улс Европ руу героин нэвтрүүлэх гол цэгүүд нэг болж хувирсан байна. Тэгээ маш юм өргөн уудам далайн эрэгтэй, ачаалал ихтэй бомбтууд болон Африк, за цаашлаад ойрох дорнодын байршлаад эдгээртэй ойрхон зэрэг нь бол
одоо түүнийг бол героин, марихуан ч юм уу те дамжин өнгөрөх хамгийн тохиромжтой замлаа болгосон байна л да. Энэ Испани, Португал хоёр. За гэмт хэрэгтнүүд өөрсдийн барааг тээвэрлэхийн тулд загас агнуурын завь, цистерн болон ачааны машинуудыг халахвч болох ашиглах ийм тохиолдол нэлээд илбэг байсан юм байна. За ер нь бол ингээд зохион байгуулалтын гэмт бүлэглэлүүд тээврийн байгууллагатай хамтарч ажиллах цаг хугацааны асуудал байдаг юм байна л да. Энэ одоо хаваасаач ашигтайч байд юм байна. Тэгээ машин дотор нь жоохон хэмжээгээрч болоо ийм бодис илэрсэн гэр бүлийн энэхүү аялал тийм ч одоо ердийн аялал байгаагүй гэж ийм дүгнэлтэнд өргөж байгаа. За цагдаа нар тэдний намтрыг маш нэрээ шалгасан ба. Аа шалгахад бол урд нь одоо мансууруулах бодис ч юм уу янз бүрийн юм хэрэгжилж ийсэн ийм зүйл бол нотлохоо бол гарч ирээгүй. Мөрдөгчд энэ асуултыг бол яасан байгаа юм л да. Төрөл төрөсөд нь хэлсэн байгаа тийм. Хэлэнгууд нөгөө Андресын орон нутгийн гэмт бүлэглэлийн шагалтанд оруулаад холын тээвэрт явахдаа мансууруулах бодис тээвэрлэх шаарддаг байсныг хүлээн зөвшөөрсөн ба гэрийнхэн. За үүнийг сайн дураараа зөвшөөрсөн үү эсвэл занал хийлэл дор хийсэн үү гэдэг нь бол тодорхой үлдээгүй а. Гэхдээ энэ мэдээлэл бол хэргийг шууд шал өөр өнцгөр харахад хүрэж байгаа юм л да. За магадгүй энэ осол тэр ч бодгоо Хуан Педрогийн алга болсон явдал нь хар тамхины тээвэрлэлд буруугаар ирснээр босно уу гэдэг асуулт гарч ирж байгаа. За ингээд тэрнээс өмнө юм гэрчүүд ингээд янз бүрийн мэдээлэлүүд одоо нэг ингээд ийм одоо зургаар ярих юм бол ингээд хэсэг хэсгүүд ингээд гарч ирээд байгаа байхгүй. Тэнгууд ингээд тэгээ ингээд пазлыг дүүлж байгаа. Гэтэл одоо эдгээр чинь ингээд холбогдож эхэлж байгаа байхгүй. Аюу сонин шалтгаанаар. За хяналтаа алдсан ачааны машинд замаас шахагдсан нэгэн жолооч Ослын дараахан хэргийн газар дээр цагаан өнгийн фургон машин зогссон тухай мэдүүлсэн байна. Тэгээ машинаас гадаад аялгаар ярьдаг шаргал үстэй эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж ирснийг нэлээд тодорхойд өрслээд эмэгтэй нь өөрийгөө совилогч гэж танилцуулсан. За тэгээд шархыг нь шалгачаад хэргийн газар руу алхсан гэж байна. За үүний дараа тэд хараанаас далд орсон. Тэр хавьд байсан хоёр хончинч мөн адил төстэй фургон машин харсан гэж мэдүүлсэн байна. Тэд эмчийн хувцастай хойд Европ төрхтэй ийм хосуудыг дүрсэлсэн. Тэгээд одоо швед мэдлэм шиг байна. Тэгээд систем машин дотроос нэгэн боотолтой зүйл аваад маш хурдтайгаар дахин отохыг нүдээр харсан гэж 2-3 гэж баталж байгаа байхгүй. За тэнгууд нь цагдаа нар энэ сэжүүрийн дагуу Испани даяар 3000 гаруй цагаан өнгийн фургон машиныг шалгасан боловч ямар нэгэн тодорхой юм болоогүй. Асуудлыг улам хөндрүүлсэн. За бас нэг зүйл нь болохоор анх мэдүүлэг өгсөн хончтыг ирэх баригчид дахин олж чадаагүй. Тэгэд Хуан Педрогийн хувьд бол хизээч олдоогүй. Магадгүй хүмүүсийн хараанд өртсөн байж болцгүй хэд хэдэн тохиолдол гарсан байна. За жишээ нь осол гарснаас хэд хоногийн дараа Билбао хотод буюу гэр бүлийнхээ зорж байсан яг тэр хотод Хуан Педрото маш адилхан хүн харагдсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Цагдаа нар дахин мөрдлөг явуулсан ч ямар нэгэн уул мөр олж чадаагүй. Гэсэн ч энэ хэргийг судалдаг хүмүүс эцэг их нь хүрч чадаагүй газараа хүү ганцаараа хүрчсэн байж болохыг маш хачирхалтай хувь тавилангийн тохуурхал гэж нэрлэдэг байгаа. За энэ бол болсноос жилийн дараа Мадрид хотын нэгэн жолооны багш өөрийгөө Иранаас ирсэн дөрвөгч гих хараагүй настай эмэгтэйтэй таарласнаа мэдээллээд тэр эмэгтэйтэй хамт 10 эсвэл 11 орчим насны маш их тийм сандарч твцсэн хүү явж байсан. Багшийн гайхшруулыг төрүүлсэн зүйл нь тэр хүү Испанаар ярьж байсан. Аялга нь харин тэр Мурсиа нутгийн буюу Хуан Педрогийн төрсөн нутгийнхтай маш төстэй юм аялгаар ярьж байсан байна. Тэгэхээр нөгөө сургаггүй усан хүүгийн зургийг харсныхаа дараа тэр багштай таньсан байгаа байхгүй. Мөн гэдэгт бүрэн итгээд тэгээ нөгөө эмэгтэй тусламжийг тэр авдаг гэж хэлсэн тэр нөгөө улаан загалмайны нийлгээ салбар дээр дахин очиж хүлээсэн боловч тэр эмэгтэй болон тэр хүү дахиж хийж харагдаад гэж. За ингээд маш олон мянган сэжүүр гарсан, Интерпол энэ хэрэгт оролцсон, маш их хугацаа зарцуулсан. Өнөөдрийг хүртэл энийг ингээд Испани даяараа ярьдаг юм хэрэг 40 жил болсон ч гэсэн хуучраагүй. За Хуан Педро Мартинес Гомес яг юу тохиолдсныг олж мэдхээр хичээсэн хүн бүр хариулт гэхээсээ илүү дандаа асуулттай болдог. За бод баримтуудыг харъя. За ингэнээр тайлбарлая. Олон хүн үүнийг бол жолоочийн эрүүл мэндийн асуудлаас болсон гэж үзэж байгаа. Жишээ нь хэрвээ Андерсын цээжээр өвдөх, цус харуулах, эсвэл хэд их ядарснаас болоод биеийн гинт муудсан бол тахометр дээр бичигдсэн олон удаагийн зогсолтыг тэрээр биеийг хянах гэж оролдож байсантай тайлбарлаж болох юм. Гэхдээ хэрвээ биеийн байдал сүүлдээ тээврийн хэрэгслээ жолоодож чадахгүй тэр хэмжээнд хүрсэн бол энэ нь яагаад аюултай уртаа давхиж ослсныг тайлбарлаж болох. Гэхдээ таамаг ингэж байгаа шүү дээ. Хүү яагаад алах болсон бэ гэдгийг хэн тайлбарлаж чадахгүй байхгүй. Ослын дараа бол мөрдөгчд, сэтгүүлчд болон нийт Хуан Педрод юу тохиолдсныг мэдэх гэж бүх анхаарлаа хандуулж ирсэн хүмүүс бол тэгсэн байна. За эхний таамаг хөхрийн үжилт хүүгийн жижиг биеийг бүрэн хайлуулж устгасан.
гэдэг нь юу вэ? Хүүхдийн хүчилчин бол H2SO4 штэ сульфат ба H2SO4 тийм сульфат. Тэгэнгүүт юу ааш та хүний яг нөө энгийн идүүд бол яг нэг хэдэн цагийн дотор одоо уусчих واخ. А яс бол тэхгүй штэ. Ястай холилдохоор ч үе кальцийн сульфат уусан штэ тий. Тэгэхээр ядаж нэг шүдэн ч юм үлтгэл ах л та. Одоо микробиологийн хүн бол аюулсаа мэдж байгаа бах та микробиологч. Тэгэхээр юусоо тэгээд байгаа байхгүй ингээд өчүүхэн ч гэсэн илэрхийн байх хэвээр. Юусоо тэнд бол тэгээд нөгөө эцэгийнхэн цогцол амар төлөгдсөн байсан. Тэгтээ тэнд бол таних хэмжээнд байсан, ойлгомжтой байсан гэж байгаа байхгүй. За шинжээчд бол нэг л зүйлийг яриад байгаа. Хүчил хизээч хүүгийн биеийг ялангуяа тийм богино хугацаанд бол хайлуулж устгах чадахгүй. Лабораторийн туршилтаар хүний мөгөөс булчин задрахад дор хаяж 12 цаг. Харин яс хайлахад хэдэн өдөр шаардлагатай гэж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ ослын дараахан баг очиж байгаа байхгүй. За тэгээд гэхдээ энэ яг энэ эмчнэрийн яриад байгаа тохиолдол нь болохоор тэр цогцсон хүчилд бүрэн дүрэгдсэн тохиолдол гэдэг байгаа байхгүй. Одоо зүгээр асгарсан тохиолдол бол биш шүү дээ. Ингээ биендээ асгарах биш. Тэр хүнийг барьж байгаа хүчилд хийх юм бол гэдэг тохиолдолоор яриад байгаа байхгүй. За шүд, хумс, хувцсны тасархай бол найдвартай үлдэнэ. Хэдийгээр хүчил их хэмжээгээр асгарсан ч аврах багийнхан 3 цагийн дотор бүхний хяналтанд авсан. Тиймээс Хуан Педрогийн сургаггүй болсон явдлыг хүүхний хүчилтэй холбон тайлбарлах нь шинжлэх ухааны хувьд бол ямар ч үндэслэлгүй. За энэ бол bedtime stories-ийн хийсэн дүгнэлт. За энэ дээр нэг таамаг гарч ирж байгаа. Мөргөлтийн үед машинаас шидэгдсэн байх. Тэгээ хайгуулын явцад бол түүнийг олж чадахгүй. Ингэсээр ингээд алдсан гэдэг юм хувьд байна. За энэ Сомосьерагийн даваа бол бартаа ихтэй. Осол болсон газар нь огцом налуу, жалга хад асар ихтэй, өтгөн бутсөө ихтэй учраас хүүгийн цогцыг бол нуучих газар бол эндээс олдно гэж байгаа байхгүй. Гэхдээ ийм олон хүн ийм хугацаагаар нисдэг дэрэг шумбагч ноход ингээ бүгд ирээд одоо олохгүй байна гэдэг бол өөрөө бас сонирхолтой. Тэгээ Эрлийн багийнхан бол сунжруулан хайлт хийхдээ нохоо нисдэг тэр гэдэг бүх боломжууд ажилласан. За тэгээд тэнд дэстэ эрэг боол жижиг хилтерхийгээд ослын холбогдлолтой бүх зүйлсийг олсон гэж. Тэгтээ хүүг олж чадаагүй. Хуан Педрогийн биеийг олж харалгүй одоо өнгөрөх боломжгүй. Тэгээд цогцмуудах эсвэл зэрлэг амьтад халтахад ямар нэгэн уул мөрүүлдэх ёстой. Хүн сургаггүй алга болсноос хэдэн 10 жилийн дараа арга ясна бол олдох тохиолдол байдаг тийм. Гэтэл энэ хэргийн хувьд бол бүр хумсны хилтерхийж олдоогүй. Маш ажиргалтай. За энэ баримтууд мөрдөгчдөг өөр нэг таамаг хөтөлж байгаа. Хуан Педро Ослоос амьд гарсан ч хүнд бэртсэн байх магадлалтай гэдэг таамаг. За энэ таамаг нь бол дотроо хоёр үндсэн хувьд багж байгаа. Эхнийх нь хүү осолд орсныхоо дараа маш их цочирдсон. Магадгүй ой санамж алдсан байдалтай хэргийн газараас ганцаар холдож явсан байж болох юм. Ингээ аврах багийнхын эхний хэдэн цагт машинд хүүхэд байсныг мэдээгүй эмээ өвөө дараа нь мэдэгдсэн тийм. Ийм байдалтай байсныг бид бас санах хэрэгтэй. Тэгээд тэрхүү эхний цагуудад хүү хинт ч анзаарагдгүй төөрч явахдаа Сомосьерагийн бартаат газар магадгүй гүн жалга хад асгаруу ч юм уу тийм ширүүн урсгалд голд осолцсон байж болох юм а гэдэг таамаг. Гэхдээ хэрвээ тэр машинаа шидэгдсэн бол мэдээж бэртэнэ. Тэгээ 10 настай хүү тийм хүн нөхцөлд удаан байна гэдэг хэцүү. Дээр нь Эрлийн багийнхан ямар ч яс хувцсны өөд золоог нь үнэхээр ажиргалтай. За энэ бүхэнтэй зэрэгцээ тийм аим шиг тослоос амьд гарсан хүүхэд хэр хол алхаж чадах билээ. Яагаад мөрдөгчдөд өчүүхэж болов уу үлдээсэнгүй гэх зэрэг асуултууд гарч ирнэ. Яг эндээс л энэ таамагийн хоёр дахь хувилбар эхэлж байгаа. Хуан Педрог хэргийн газараас сайн санаад танихгүй хүмүүс аваад тавьсан байж магадгүй. Магадгүй тэр хүүг яаралтай эмнэлэгт хүрэхээр яарсан ч хүү замдаа амьсгал хурааж тэд сандарч тэмдэгтээ хуулийн ажилтгаас айж хүүгийн цогцыг хэргийн газараас холдуул нуусан байж болох юм а гэдэг таамаг байна. Эсвэл хүү өөрөө ослын газраас холдож аваад ойролцоох нэгэн айлд очсон байх боломжтой ч хэрв түүний ой санамж муудсан бол тэр хэн гэдгээ юу босноо тэдэнд хэлж чадахгүй. Гэхдээ энэ таамаг бас л учир дутагдaltaй тийм. За тухайн үеийн Испаний хэвлэл мэдээлэлхэн бол энэ хэргийг маш хүчтэй бараг л бүх нийтийн анхаарал байнга байлгаж байсан болохоор тэр авийн хэн нэгэн бол энэ талаар мэдээгүй байх бараг л боломжгүй. Тэгэхээр хэрвээ хүү ойролцоох айлд очсон бол тэр айлынхан бол өнөөдрийг хүртэл чимээгүй суна гэж төсөөлөхөд нэг хэцүү. Тэгэхээр үүнтэй адилхан хэрвээ замаар өнгөрч байсан жолооч түүнийг аварсан гэж үзэх юм бол хүүг замдаа өөд болоход яагаад өөрсдөө буруутай гэж үзэн нуун дарагдуулна гэж. Тодорхой нотлох баримт эсвэл холбогдох хүмүүс дуугүй байх бас маш том шалтгаан байхгүй бол одоо тэр сайн санаа танихгүй гэдэг байна шүү дээ. Таамаг сонирхолтой боловч эцэслэр ерөнхийдөө ингэж үндэслэл батлагдахгүй. Ингээд хамгийн сүүлийн таамаг дээр ирж байгаа. Ачааны машин дотроос олдсон героин мөн Хуан Педро осол болоход машинд байгаагүй байж магадгүй гэдэг ийм одоо энэ хоёрыг нэг ийм нийлүүлэх гэдэг шүү дээ.
За Андерс би аавыг нутгийн гэмт бүлэглөө шахаж алсан тээвэрт явахдаа хар тамхи тээвэрлэхийг албаддаг байсан гэж байгаа. За төрөл төрөсний нэг бол хөсөө зөвшөөрсөн. За хэрвээ энэ үнэн бол осол гарсан шалтгаан огт өөр байж болох юм аа. Зарим нөхцөлд яг мөрдөгчд гэж байгаа 5 метрыг бичигдсэн тэр өнөөх 12 зогсолтыг гэмт хэргийн хамтагчтайгаа уулзсан эсвэл бүр Андрес өөрийг нь мөрдөж байсан бүлэглэлийнхнаас зугтах гэж оролцсон үйл байж бас магадгүй маа гэсэн таамаг байна. За энэ хувилбараар бол Хуан Педро гэмт хэрэгтнүүд барьцаа болгон авч явсан байх магадaltaй. Хар тамхины 8 ажилтны дунд бол ийм тактик бол байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд ч энэ Андресыг маш их сандаргаж улмаар жолоогоо алдаж ослоход өргөсөн байх бас боломжтой юм аа. За энэ таамаг л өнөөх цагаан фургон түүний нууцлыг зоршигчдын тухай яриатай маш их таарч байгаа. За хойд зүгийн төрхтэй хүмүүс зохион байгуулалтыг гэмт бүлэглэн гишүүд байсан юм уу? Магадгүй тэд Андерсыг амлсан бараагаа хүргэж өгөхийг баталгаажуулах гэж араас нь дагаж явсан уу? Эсвэл эмнэлгийн мэргэжлүүдийн дүр тоглож ослын газарт ойтон үнэтэй ачаагаа буцааж авахыг хичээж байсан гэмт хэрэгтнүүд байсан уу? Мөн Андрес хүүг хулгайлан авч одсон хүмүүсийн араас хөөх гэж тийм хурдтай уулын уруу давхсан юм биш үү гэх асуултууд. Хэрвээ тийм бол энэ нь яагаад Хуан Педротой маш адилхан хүү гэр бүлийнх нь очих ёстой байсан Билбао хотод харагдсныг тайлбарлах бас нэг үндэслэл болж байгаа. Хэрвээ Андерсыг зоогийн газраас гарсны дараахан хүүг нь хулгайлсан бол гэмт хэрэгтнүүд төлөвлөгөөнийхөө дагуу түүний ачаа буулгах газар руу шууд авч явсан байж таарна. За тэр үед гар утас байгаагүй. Тийм учраас осол болсон талаар эхэндээ огт мэдээгүй байсан байх. Харин дараа нь ослын тухай сонсоод сандарч тэтгэхдээ өөрсдийнх нь эсрэг амьд баримт болох 10 настай хүүг хаа нэгтээ орхиод цутаасан байх магадaltaй гэж үздэг. Гэхдээ ийм төрлийн хувилдааны онол давтахад амархан байдаг нь баримт дутуу байгаа тэрхүү орон зайг хүмүүст өөртөө ингээд хамгийн ойлгомжтойгоор магадгүй тохиромжтой хариулттайгаар нөхөх юм боломж олгохдогтой холбоотой баглаа. Гэхдээ ямар ч байсан ачааны машин дотроос боодолтой зүйл авсан гэрчүүд болох хончид болон өнөөх цагаан фургон машин хизээж дахиж олдоогүй. Шалтгааныг нэрх баригчид авилгал авч нөгөө өөр тийшээ харсантай холбоотой гэж тайлбарладаг. За иймэрхүү нууцлаг гэмт хэрэгүүдийн тухай яриа гарах үед хүний төсөөлөл бодох чадвар бол мэдээж ажиллаж эхэлнэ. Магадгүй маш энгийн байж болох үнэн бүр бүдгэж орхидог те. За осол болоод одоо 2026 40 жил болж байна те. Хуан Педро Мартинес Гомес сургаггүй болсон явдал бол Европын хамгийн ээдрэгтэй нууцуудын нэг хэвээр үлдсэн. Эцэг эхийнх нь ослоор нас барсан явдал бол хангалттай эмнэлэгтэй байсан ч гэсэн хүү огт олдохгүй байгаа нь энэ бүхний бүр чачралтай болгож байгаа. За ингээд олон таамаглаас бүрдсэн сэртгийлийн парадокс буюу зөрчилдөөнийг бий болгосон. Эдгээр таамаг бүрт үнний хувь байгаа ч гэсэн бас эргэлзээтэй зүйлүүд бий. За хэрэгтэр бол ингээд үе байн шижүүрүүд гарч ирдэг гинэ. За магадгүй зүгээр хэн мэдлгүй те. Хуан Педро Мартинес Гомес тэр өдөр амьд үлдсэн ч амьдралынхаа туршид гэр бүл рүү буцаж чадлагүй хэнд танигдахгүйгээр амьдсан байж болох юм. Хэрэг үнэхээр тийм бол энэ нь өхлөөс ч илүү өөр төрлийн аимшигт юм хэл гэж үзнэ те. За Сомасера даун дээр болсон тэрхүү хувь заяаны өдрөөс хойш одоо хэрвээ тэнд амьд үлдсэн бол 50 орчим настай хүн байж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг ийм сонирхолтой хэрэг байна. Тайлыг дагна. Ингээд одоо чи яг нөө микробиологийн болохоор юугаараа хараад ах шиг байна л да. Тэгэхээр ямар ч гэсэн тэн дээр бол бүгд л тийг санал нэгдэт байгаа. Ингэж бүрэн хайлах боломжгүй. Тэр бол ямар ч боломжгүй. Тэгэхээр яг сүүлийн таамаг биш та одоо гэмт хэрэгтнүүдтэй холбоотой айгуул хүүг нь барьцаалаад өөртөө шаваад ирсэн байх гэсэн таамаг бол бас нэлээд яригадаад байгаа. Тэгэхээр ялангуяа нөгөө ястай холбоо кальцтай одоо нийлүүдэд хөхрөө өвчлөлэр чи нөгөө юу хийдэг штэ гипс хийдэг штэ. Тийм учраас ер нь баг хэдэн өдрийн дараа тэгж ясна бол өөрчлөл уусна л да. Тийм болохоор хүүхэд бол тэгэл хулгайлагдсан байна. Гэтэ ингээм амьд үлдсэн бол одоо 50 орчим настай гэхээр яагаад дуугаа яваад байгаа юм бол тийм. Тэр бас их сонин тийм. CapCut, Canva, Gemini, Google View болон бусад олон төрлийн email оюуны премиум эрхүүдийг хамгийн хэм дүнээр авахыг хүсэж байна уу? Тэгвэл Digimon MN сайтаар зочлоорой. Мөн худалдан авалт хийхдээ free promo кодыг оруулснаар нэмэлт хөнгөлөлт итлэх боломжтой. Хэмнэлттэй, хурдан, найдвартай. Digimon MN таны AI ертөнцийн хамгийн зөв сонголт. Дараагийн ярих хэрэг маань бас нэг тийм сонин хэрэг байгаа. За энийг англи дээр би нэг нийтлэл уншиж ирсэн. Iceman's Curse гэдэг. Орчуулсан бол мөсөн хүний хараал гэдэг. За түүхийн туршид бол хараагдсан гих нэр зүүсэн газар тий гол ус эд зүйлс бол байдаг. За ер нь бол өмнөх манай фринг подкастт дугаараар бас ярьж байсан. Гэхдээ энэ удаа бол тэр бүр
мөсөн галуу юуээс олцсныг анжны бараг занданшуулсан шарилыг одоо ярих гэж байна. Энэ цогцыг бол хид хідэн тайлбаршгүй үхэлтэй холбоотой гэж олон гэдэг. За мөсөн үний хараал яг шалтгаанаар ингэж нэрлэж байгаа юм л да. Шалтгаан нь бол залуу сэтгүүлч Ширээний хаард нэг сунга редакторынхаа ярьж өгсөн бичсэн тэр нэг товч мэдээллийг ингээд гүйлгээл харсан ба. Тэгээд нүдэн баг зарын өдөөд тэгээд тэр нэг бичсэн юм сонирхлоо татаагүй. Тэгээд бичсэн юм нэг баг багааг л гайхсан. Ямар жоох юм бичсэн юм. Тэгээд ерөөсө товчхон мэдээлэл. Тэгээд нэг ганц хуудас. За тэгээд цаг бусаар нас орсон 5 хүний нэрийг жигсаасан ба. За нэг жигсаалт байна тий, нэрсэн жигсаалт. Эхлээ харсан чинь хэрэгүүд хоорондоо ямар ч холбоогүй юм шиг санагдсан байхгүй. Нэрсэн. Тэгээд тэр яг тэгэхээр тэр хэрэг чинь өхлүүд чинь өөр өөр улсад болж байгаа. Нэг нь Австрали, Германд ч юм уу тий. Өөр нөхцөл байдал. Тэгээд ингээд одоо яагаад нэг юм сони юм бичсэн бол гээд үндэс ухсааны хувьд ямар ч хамаагүй хүмүүс. Тэгээд үндэс ухсаатны улс иргэншлэн ямар ч хамаагүй. Насны хувьд амар зөрүүтэй. За тэгсэн чинь нэг зүйл дээр л бууж гинэ. За тэр хүмүүс бүгдээрээ Австри болон Италийн хилийн заагаас олдсон эртний зандансан хүний цогцыг гаргаж авах, шинжлэх, судлах ажилд ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байна гинэ. Энэ хүмүүс нь. Дараагийн нэг цагийн турш сэтгүүлч хэрэг бүрийг нэг бүрслэн ягтлж үзээд тэдгээр үхлийн нарийн ширийн зүйлс нэг нэгээрээ тодорч бүр анхаарлыг бүр альпин нуруунд татаад ирсэн ба. За ингээд альпин нуруунаас дээр олдсон балар эртний хүний цогц ямар очтой цогц вэ гэдэг ингээд бүх хүний нэр тэр цогцоор ч буугаадсан байхгүй. За тэгээд жагсаалтанд орсон хүмүүс ингээд бүгдээрээ ингээд тэр хүнтэй ямар нэгэн байдлаар холбогдоод байсан. Тэгэл алга болоодсэн. Ингээд юу яасан ба. Тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд энэ шарилыг шинжилгээ ухааны үүднээс судлахад гол үүрэг гүйцэтгсэн нэр хүндтэй археологч Эрдэмтэн байсан байгаа тэр донд. За тэгэнгүүт сэтгүүлч тэр нэрийг дугуулад хэсэг анзаараад тэгснэ утсаа аваад хил удаа залгасны эцэст нөгөө нь дуудлага нь хавж байгаа. 5 дахь орлого дээр авч байгаа. Тэгээ герман аялахтай ийм нэлээд бүдүүн хоолойтой. Өөрийгөө бол Конрад Шпиндлер гэж танилцуулж байгаа юм л да. Сэтгүүлчүүд утсаа аваад яасан шалтгаанаа тайлбарлаж байгаа. Ингээд энэ ингээд хүн байна, тэ цогц байна. Энийг ингээд судалсан хүмүүс ингээд 5 хүний нэр ингээд байна. Энэ 5 тавуула нас орсон юм байна. Тэ таны нэр одоо энд юу? Та бас энэ дээр ингээд нэр чи ингээд та ингээд судалж исэн юм байна шүү дээ гэдэг. Тэгс чи цаана ингээд нам гүн болцсон гэж. Тэгснэ Спиндлер нэг хариулахтаа тэгсэн баг. Бид нар ерөөсөн шинжилгээ ухаан ярьдаг болохоос юм ер бусын юм хараал ирүүл нэг элдв балан юмд ч юм бол итгэдэггүй гэдэг маш их ёчтой. Тэг бүр ингэж хэлсэн байгаа байхгүй. За хэрвээ тийм хараал үнэхээр байдаг бол дараагийнх нь тэр би өөрөө байх үстэй. Тийм тохиолдолд тэр яриа энэ яриа бол таа тэр сүлж яриа байх болоо шүү гэж пад цаа тасалсан байгаа байхгүй. За ингээд дуудлага тасарсан. За ингээд 2 сарын дараа Шпиндлер нас орсон. Нөгөө Шпиндлерийн нэр 5 хүний жагсаалтанд нэмэгдээд 6 дахь нь болж орж ирсэн. За сэтгүүлч гэсэн тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн тэр ер нь бол ингээд судлаад байгаа шүү дээ. За ингээд цаашаа яваад байсан. Тэгсэн чинь хараал гэдэг нь манай хүмүүнийг жоох нэг сүсэг бишил талаас нь судалж эхлэхгүй. Ингээд асуудал араас гараалаа. Тэгээд нөгөө хөрхи өөртөө ингээд өөрөө сүлээ шаналал эхэлж байгаа юм л да. За ингээд нөгөө мөсөн хүнээс судалж байгаа нөгөө. Тэгсэн чинь байршлыг бодж үзээд тэгээд тэндээс чинь уусны цогц болж байгаа. За ингээд альпин нуруунд тохиолдог харамсалтай явдлууд, мовдлууд бүгдийг онгоц төгж үзээд за ингээд нөгөө юу яасан баа. Ойр хавьд орчин үеийн тэр уулын тохиолдол төхөөрөмж гэдэг ахын байхгүй. Нэг тийм уулсны цогц болсон байгаа байхгүй. Тэгээд яг тэр хүний цогцыг хоёр уулчаа олоо сандарч бууж ирээд мэдэгдээд тэгээд тэр хэрэг өндөр авч байгаа байхгүй. Тэгэн гут нь тэр өдрөөр тэр Зиманы гэр бүлээр газарчлуулсан цагдаа ажилтан болон орон нутгийн байгаль хамгаалсан хэргийн газарт очсон байна. Тэгээ анхны үзлэгээр бол цогц байгаа нь батлагдсан. Тэгээ гаргаж авах орлого амжилтгүй болсон учраас тэр нэ шарил бол мөсөнд маш гүн шигдсэн байсан гэж байгаа байхгүй. Тухайн үедээ бол байсан багаж хэрэглэсэн цогцыг гимтэйггүй салгаж авахд хангалтгүй байсан. Ингээд дараагийн 3 өдөр турш илүү нарийн зохион байгуулалтаар гаргаж авах ажлыг төлөвлөсөн. Эцэст нь цогцыг мөснөөс гаргаж шинжилгээнд оруулсан. За ингээд ойролцоох цогц хадгалах морг руу явуулаад хэдэн 7 хоногийн дараа Инсбрукийн их сургуулийн археологч Конрад Шпиндлер уцаар ирсэн те сая.
дүгнэлтэд танилцуулсан. За радио нүүрс төрөгчийн шинжилгээгээр бол энэ шарил хэдэн 10 жилийн биш. Харин хэдэн мянган жилийн настай болохыг тогтоосон байна. За энэ хүн ойролцоогоор 50000 жилийн өмнө буюу шинэ чулуун зэвсгийн үед сүүл үед нас орсон. Шпиндлер болон түүний хамтрагчид энэ цогцыг Альпийн нурууны мөсөнд гайхалтай хадгалагдсан үлдсэн насан туршсан эрэгтэй хүний цогц болохыг тогтоосон байна. Хожим нь түүний олдсон газар болоход Эцталийн Альпийн нурууны нэрээр Ötzi гэж нэрлсэн байна. Германаас нь Ötzi гэж уншдаг юм байна шүү дээ. Тэрийг ингээд нарийвчилсан судалгаагаар түүний амьдрал, эрүүл мэнд болон өгсөн нөхцөл байдал бүх юм тодорхой болсон байна. За Ötzi гэх энэ одоо цогцтой энэ хүн зис сүх, цахиур чулуун худаг, дуусхаагүй сумнууд зэрэг олон төрлийн багаж хэрэгс авч явсан байдлыг харахад бол анчин эсвэл аялагч хүн байсан байх гэж үздэг. За нарийн шинжилгээгээр бол Ötzi-ийн зүүн мөрөнд сумны зэв гүн шигдсэн байхыг олж харсан байна. Эндэлт нь. За тэр шалах нь бол ерөөс идгээгүй. Энэ нь бол Ötzi-г нас барахаас өмнө шаргацсныг илтгэж байгаа. Мөн түүний хувцас, хэрэглэлгээд хид хідэн өөр хүний цусны мөрөлдөрсөн байна. Ингээд амьсгал хураахаас өмнө магадгүй хэдэн цагийн өмнө ширүүн тулалдаанд оролцсон байж магадгүй гэж. Ингээд олдруудын талаарх эзэмшилгээний өгүүлбэрүүд бол ар араасаа гарч эхэлсэн. За ингээ хоёр үйл явдал олонний анхаарлыг татсан байна. Эхнийх нь энэ шарил одоо нөгөө хин эхэлж олсон бэ гэдэг чинь айгүй том юм шүү дээ, тий. Маргаантай. Ötzi бол Австрийн нутгаас олдвоо, Италийн нутгаас олдвоо. Австри бол манайх гэсэн, Итали нь манайх гэсэн. Ингээ хоёлоо булаацалтад хэрэлдээд. Тэгээ бүр заргалдаад. Тэгээ хоёр ер нь бол юу дараагийн сэтгэл түгшээс асуудал нь болохоор энэ олдортой ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс цуглаа нас орж ирсэн. За дараагийн жилүүдэд Ötzi-г гаргаж авах, судлах эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримтжуулах ажилд оролцсон хэд хэдэн хүн ингээ нас бараад нэг нь бол Инсбрукийн шүүх эмнэлгийн эмч Райнер Хен гэдэг хүн байсан байна. Мөснөөс олдсон бие зогцыг хамгийн анх шинжилсэн мэргэжлүүдийн нэг. Тэгээ олдрыг анхлан тээвэрлэх ажлыг хянахаар ирсэн эрдэмтэн. Тэгээд хэргийн газар очиж ирсэн. 1992 онд Хен олдрын илт болон түүний шинжлэх ажилд хэрхэн оролцсон талаараа лекц тавьсан байдаг оюутнуудаа. За тэгээд яг оюутнуудад лекц тавьчаад буцаж явахдаа автын амар осод орж газар дээр нас орсон байдаг байхгүй. Доо 64 настай байсан. За ингээд үүнээс ердөөсөө хэдхэн сарын дараа анхны эрлийн багийн өөр нэг гишүүн мөн л учир бүтүүлгээр хорвоог оргисон. Энэ хүн бол Эцталийн Альпийн нуруунд ариун туршлагатай авиралт хийдэг 52 настай уулчин Курт Фриц гэдэг хүн байсан байна. Фриц бол Хен болон бусад эмч нарыг одоо олдор олдсон газар руу одоо газарчилж очсон. Дээрээс нь тэр зогцыг одоо гаргаж авахд оролцсон хүн байгаа байхгүй. Тэгээ Хенийг нас барснаас удалгүй Фриц хэсэг уучтай хамт бол авиралтаа хийж явжгаад цасан нуруунд дарагдсан нас орсон байгаа байхгүй. Тэгээ нуруунд намжсны дараа уулчид бол бие биенийгээ бүртгээд нэг л хүн нас орсон байгаа. Тэр нь бол Курт Фриц байсан байгаа байхгүй. Ингээд чулуунд шууд цохигдож газар дээр нас орсон. За ингээд баг дотроос амиа алдсан цорын ганц хүн болж таарад. За ингээд мөсөн хүнийг гаргаж ирэх ажилд оролцсон хоёр дахь хүн ингээд өгч юм те. За ганцхан Фриц л амиа алдна гэдэг яг л би бүр ингээд байгаан унсан юм шиг гэж байгаа байхгүй. Тэр бос дуусцахын ярьж байгаагаар бол за эхний хоёр дээр бол нэг холбоо тогтоохоогүй байгаа. Эцсийн эцэд бол ууланд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол осол аваар гэдэг бол угаасаа байдаг зүйл. Мэргэжлийн эрсдэл гэж тооцдог юм байна. Гэвч жилийн дараа гарсан 3 дахь хүүхэд бол хүмүүсийг энэ байдлыг харах үзэхийг шал болгосон. За Райнер Хёлц энэ хүн бол цагдаагийн газрын даалгавраар Ötzi-г гаргаж авах ажиллагааг баримтжуулахаар томилогдсон 47 настай сэтгүүлж байгаа. Ууланд 3 хоногийн өнгөрөөхдөө цогцыг одоо мөснөөс гаргаж авах бүх процессыг дүрс бичлэгээр буулгасан. Дараа нь албан ёсны зөвшөөрлөгөөр энэ бичлэгүүдээ ашиглаад нээлттэй одоо энэ бичлэгийг нээлттэй ач холбогддог тухайн одоо нэг цагийн баримт кино хийсэн байна. Тэгээ энэ дэр ингэж байгаа. Баримт кино нээлттэй хийгээд ердөө хэдхэн сарын дараа Хёлц гинт бие нууцсан. Тэгээд гадаа гарч алхаж яваад ухаан алдаж унаад эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Эмчнэр түүнийг одоо тархины маш хүнд хэлбэрийн хор тавдартай болохыг тогтооход тэгээ энэ нь бол өмнө огт илрээгүй байсан юм байна л да. Ингээд эмчилгээ хийлгсэн боловч түүний биеийн байдал маш хурдан муудаад онцлогдсноос хойш 3-7 хоногийн дараа нас орсон байна. Ингээд нөгөө л нэг олдортой ой байсан 3 дахь хүн ийхүү цаг усаар хорвоог оргисон. За гэтэл үнэндээ бол ингэж байгаа. 4 дахь хүний үхэл нь ингэж байгаа. Жинхэнэ эргэлтийн цэг байхгүй. Яагаад тэгэхээр олон улсын анхаарал руу
одоо энэ чинь зөвхөн тэр авийн хүмүүсийн анхаарлыг татсан бол одоо олон улсууд татж байгаа. Яасан гэхээр яг энэ үеэс эхлээд сэтгүүлчдүүд тоосч гисэн. За энэ бол ердийн нэг хэрэг биш болж таарлаа гэдэг. Нэг жихүүс төрөм юм зүү тогтлонд яваад байна. За мөсөн хүний хараад гэдэг ингээд ярьж байгаа байхгүй тэр нийтлэл дээр бол одоо Зиммелан гэдэг мөсөн гол дээр уг олдрыг олсноос хойш хэдэн сарын дараа тэр Хельмут болон Эрика Зимман гэдэг өөрсдийн одоо их нэг олсон хоёр хүн энэ хоёр байхгүй. Тэгээд өөрсдийг нь одоо олсон учраас аюу зүү зохистойгоор хөвхүүлэн дэмжиж шагнана гэж бодсон юм аа. Тэгсэн чинь өмнөд Тиролын хуулиар бол яг ийм олдвор олох юм бол юу яд юм бэ л да. Үнэлгээний 25% тэнцэх хэмжээний нөхөн олгорыг авах хэрэгтэй байт юм. За тэгсэн чинь өмнө нь юусоо гарч байгаагүй ийм олдвор олцсон. Тэгээ олцсон чинь нөгөө нөхдөж хуулиа мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ хуулийн заалт үйлчлэн бид нар 25% ингээд хэд ирснийг ханьж тогтсон шүү дээ. 25% аавна гэд байсан чинь хүлээжсэн чинь юу яасан ба. Шарил нь шинжлэх ухааны хувьд асар их ач холбогдолтой маргаангүйч арилжаа нь ямар ч үн цэнэгүй гэж мэдэгдсэн байгаа. Тэгээд 50000 евро өгөх санал болгосон байна. Тэгсэн чинь манай хоёр хэрэлдсэн. Юу гэж тийм байд ингээд. Ингээд Хельмут Эрик хоёр бол өмнө зөвшөөрлөгөө шүүхэд хандсанаар энэ хэрэг бүр эдэртэй болсон. За ингээд өөр хоёр хүн гарчаад за ингээд нөгөө бас нэг хоёр хүн гарчаад наад чи Земаныхаа олоог ма бид нар анх олсон гэж зүтгэхээр ингээд нөгөө гар зэсэн хүмүүсийн ярьж байгаа бол энэ Земаныхан бол зүгээр зургийг аваад өгөөл гэж гуйсан хүмүүс наа чи олоогүй шүү дээ гэдэг. Ингээд за энгийн нэг нөгөө зүгээр нэг шан харамж авах хэвээр хүсэлт маань маш олон талын нөхдүүд оролцсон юм хэрүүл урал болоод дуусахгүй. За энэ олдвор олдсноос хойш 12 жилийн дараа буюу 1992 онд олж байгаа шүү дээ. Ирлээ 91 онд олж байгаа болоо. 2003 оны 11-р сард шүүх эцэст нь бол Хельмут болон Эрика Зимман нарын талд шийдвэр гаргаад хосод бол $300,000 нөхөн олохоор болсон. За ингээд бүх зүйл ингээд цэгцэрлээ гэж харагдчихсан. Гэвч тэдний мөнгө ерөөсөө авч чадаагүй. За 2004 оны 10-р сард Хельмут Зимман олон жилийн өмнө их нэртэйгээ хамт нөгөөх алдарт олдроо олсон ууландаа авирахаар яваад тухайн үед 67 настай байсан. Хайлтын нурууны нөхцөл байдлыг сайн мэддэг, маш болгоомжтой, туршлагатай уулчин байсан. Гэвч товсон цагтаа гэртээ эргэж ирээгүй. Ингээд түүнийг хайх ажиллагаа өрнөхөд 8 өдрийн дараа Хельмутын цогцыг болсон. Ерөөсөө тэр хүн бол 90 м орчим өндөр уулын хавцлаас унаж мөсөнд ингээд хагас дарагдсан байтайгаар цогц нь олцсон байгаа байхгүй. За ингээд тэр өөрийнх нь хэвцсэн зураг мураг нь тэр өөцгийнхтэй адилхан байсан гэж байгаа. Нөгөөний цогцтойгоо аяг адилхан байсан гэж байгаа байхгүй. Тэгээд бүр чихүүцгэн. Тэрийг бүр анзаарахгүй байхын аргагүй гэж утсан байгаа байхгүй. Яг л өөрийнх нь олсон тэр шин чулуун дэвсгийн үеийн анчин шиг Хельмут Зимман уулын мөсөн гэдэг үрд нойрцгоо үлдсэн байна. За зарим хүмүүсийн хувьд энэ давхцал үнэхээр чихүүц төрөн байсан. За гэвч Хельмутын цогцыг олсноос хойш хэдхэн хоногийн дараа дахин нэг хүн бүртгэгдсэн байна. Энэ нь Хельмутын цогцыг олоход тусалсан орон нутгийн аврах багийн ахлагч Дитер Варнике гэдэг хүн байна. Гэнэт зүрхний шигдээсээр нас барсан. Өдөө 45 настай, эрүүл мэнд нь маш сайн байсан гэж. Цаг хугацаа болон нөхцөл байдлын хувьд бол эдгээр өвлүүд дэндүү ойрхон ийм байсан нь олонний анхаарлыг шууд үйлдэл татсан. За ингээд дэлхийд даяар шуугаж гисэн. Мөсөн шарилтай энэ мөсний үнэтэй холбоотой цуврал өвлүүдийг шүүрч аваад шуугаж гисэн. Сонины гарчиг бүр хараал гэх үгээр эхэлж өөцийг одоо судалсан хүмүүсийн өвлийг хооронд нь холбох ийм ажил өрнөсөн. За сэтгүүлч нөгөө нэг судлаачдын багаас чинь амьд үлдсэн хүмүүс байгаа шүү дээ. Мөрдөд эхэлж байгаа шүү дээ. За энэ цогц үнэхээр хараалтай юу. Үс хонзонгоо авч гин үү. Тэгсэн чинь доктор Шпиндлер гэдэг байгаа шүү дээ. Ярьцлага авахад ингэсэн байгаа. Ингэж хариулсан байгаа. Наа чи мохорсог. Тэр ч байтгаа хэрв тийм араал үнэхээр байдаг бол дараагийнх нь би байх үстэй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ ярилцлагыг өгснөөс 4 сарын дараа нас орсон. Тэгсэн чинь нас орсон шалтгаан нь 55 настай хүн байсан. Гэсэн чинь элэгний цирроз өндөрлөө нас орсон гэж байгаа байхгүй. Тэгээд яг эмнэлгийн тайлбар байгаа. Тэгтээ хэлсэн үгнээс нь ийм богино хугацааны дараа нас барсан олны хардлагыг болгонд ирүүлсэн байна. За жагсаалт үргэлжлэн. Жагсаалтанд Австралийн биологч Том Лой гэдэг хүн нэмэгдсэн. Энэ хүн бол өөцгийн амьдралын сүүлчийн мөчүүдийг сэргээн босгоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн байсан байгаа байхгүй. 2002 онд Брисбен дэх гэртээ нас орсон байдалтай болцсон. Тухайн үед бол Том Лой 63 настай байсан баг. Албан ёсоор бол эдгээр өвлүүд хоорондоо ямар ч холбоогүй. Тохиолдол бүр өөр юм гэсэн тайлбар тавьсан. Гэхдээ гинтийн осол хууч өвчин
эсвэл зүгээр л давхцал. Гэвч шалтгаан нь яг юуж байсан гэсэн өөцийн голдрыг тойрсон энэхүү бараан сүүдэр ерөөсө замхраагүй нас барагсад булшны цаанаас амьд хүмүүсийг гисгэхээр хүрчдэг гэсэн ойлголт аль соёл иргэншилт юм бол байдаг. Одоо ч гэсэн байдаг юм мэдрэлмжлээ. За энэхүү ойлголт нь ардын аман зохиол болон айдас гүйц хоёрын зааг дээр оршдог. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг үгүйсгдэгч хүмүүсийн ой санамж арилшгүй тод үлддэг нь бол эхлээ сонирхолтой. За 1922 оны 11-р сард нөгөө Британий шийдвэрийн баг Египтэд хаадын хөндийгөөс Египтийн фараон тэр Тутанхамон нохоо битүүмжсэн болшийг илрүүлсэн байгаа байхгүй. За энэ нээлтийг 20 дугаар зууны археологийн хамгийн том амжилт гэж нэрлэдэг юм байна. Гэвч ердөө 10-аахан жилийн дотор тэрхүү булшинд орсон эсвэл нээх ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн багийн хэд хэдэн гишүүд маш учир битүүлгээр хорвоог орхисон. Экспедицийг санхүүжүүлсэн Лорд Карнарвон булшийг нээснээс хэдэн сарын дараа шумуул тазуулснаас үүдтэй гинтээ халдаж өвчнөөс орсон. Араас бусд нь цуваад зарим нь энгийн байдлаар зарим нь тайлбарлахад мэрх нөхцөл байдалтайгаар амиа алдаж байгаа. За хэвлэл мэдээллийнхэн бол энийг бол хараал гэх энэхүү санааг бол тэр дор шүүрч аваад эртний сануулга хан дээр сийсэн тэр одоо дүрс үсгнүүдийг харах хэрэгтэй байсан, домог яриануудыг сонсох хэрэгтэй байсан. Энэ бол хуучны ертөнцөөс ирж байгаа гисгээр гэрт мэтээр хүлээж авч байгаа юм л да. За энийг бол нэг фараоны хараал гэдэг юм байна л да. Одоо энэ 1920 он Тутанхамоны үг харин энэ Өөцгийг бол мөсөн үний хараал гэдэг юм байна. За Польшид бас нэг юм хэрэг гарсан байна. 1970-аад онд археологчид 15 дугаар зууны энэ 4-р Казимир гэж хаан байдаг байхгүй Польш. Тэр хааны олон жил битүүмжсэн булшийг нээсэн баг. Тэгээ удалгүй энэ малтханд оролцсон хэд хэдэн хүн маш хүн дээр өвдөж нас барсан байдаг. За эдгээр цуврал өхлүүд нь эртний шарилыг хөндөх нь матлагын үеийн бие эрсдлээс илүү аюултай үр дагавартай байж болох тухай таамгийг бол дахин төрүүлээд за энэ хоёр тохиолдолд бол шинжлэх ухаан эцэст нь тодорхой тайлбар өгсөн. Удаан хугацаанд битүүмжлэгдсэн агаар нэвтрэхгүй ийм булшнууд нь хөгц, мөөгөнцөр бол бусад төрлийн бактери үүсгэх таатай орчин болж хувирдаг учраас энэ нь эргээд нөгөө эрүүл хүний биед орохоор нөлөөлдөг гэж болох юм аа. Мэдээж нөгөө Тутанхамоны зогтсон Казимирийн юу орохдоо бол хамгаалалтын хэрэгслүүл дахиж орж байгаа шүү дээ манай хэд чинь. Тэгэл дахлааны систем нисгүүж чадахгүй тийм бичил биетүүдийг бол спор гэдэг байгаа байхгүй. Бичил биетл юм да. Одоо ороод тэгээд ер нь бол ингээ өвчний улмаас одоо өвдөд зарим нь бол маш хурдан, зарим нь бол одоо удаан хугацаанд ингэж одоо явдаг. За энийг бол ерөөхдөө ингээ хараал гэдэг юм аа. Гэхдээ энэ бол хараал биш юм аа. Энэ зүгээр биологийн аюул гэж ойлгож болно. Гэхдээ мөсөн хүн чинь өөцгийн тохиолдолд өөрсдөө эн чинь юу байхгүй. Египт эсвэл Польшийн нөгөө фараон, Египтийн фараон Тутанхамоны буухан эсвэл одоо Польшийн Казимир, 4-р Казимирийн буухан биш задгай ил газар олдож байгаа шүү дээ, тэ. За тэгээд бие цогцсон зориудаар бас харин ердөө тохиолдолд хатгалагдж үлдсэн байгаа байхгүй. Тэгээд энийг харин юу гэж тайлбарлах юм бэ? За өөцөдөө таарсан хүмүүс нэг ижил халдвар төвчөнд туссан гэх ямар ч нотлохоо байхгүй. Түүнийг олсонтой холбоотой өвчлүүд нэг хэв маягт огт баригддаг. Зарим нь гинтийн осолд орсон бол зарим нь зүрхний шигдээс мэдрэлийн өвчин эсвэл хавдраар нас барсан. Тэгээд эдгээр хооронд нь нэгт холбох ганц шалтгаан байхгүй. Зүгээр тэр нөхдийн одоо булшин дээр тэр нөгөө өөцөд дээр л ажилласан гэдгээр л хүмүүс холбогдож байгаа байхгүй. Ингээд судлах ажилд оролцсон те өөцийг судалсан хүмүүс 13 жилийн дотор бүгд нас барсан гэж байгаа байхгүй. Өөцийг одоо нийснээс хойш 1991-ээс 91 он гарч иж байгаа шүү дээ. 2003 оны хооронд гэсэн үг те. За тэгээ энэ одоо яг ямар учиртай юм бэ? Тэгээд ингэж байгаа. За ер бусын хүчинд итгэдэггүй хүмүүсийн хувьд бол энэ бол хоорондоо холбоогүй зүгээр л наад тохиолдол. Азгүй явдал. Өөрөөр давхцал. Өөр юм байхгүй. Хүн ам ихтэй цаг хугацаа болон газар зүйн хувьд бол маш өргөн үүрэг амарсан. Ямар ч бүлэг хүмүүсийн донд бол зарим нь төлөвснөөс эрт нас барах тохиолдож байдаг. Өнгөрсөн үйл явдлуудыг эргэж харах дутуу учиртай мэт санагдж байгаа ч гэсэн эцсийн дүндээ зүгээр л нэг тохиолдлоо гэдэг. За нэг юм тайлбар явж байгаа. Тэгээ нөө хүн чинь уус тэгдэм биш ингээд нөгөө ургуулсан бодооч гэдэг юм ингээд нөгөө юм болохоор таамгуудыг айгүй их тийм бас ургуулж бодож эхэлдэг юм байна л да. Ямар нэгэн сэжүр болчихгоо. Тэгээ эндээ хүн өөрөө гаргууд гэж байгаа байхгүй. Харин зарим хүмүүсийн тэгээ нөгөө нэг юм хүн чинь юм тэгдэм биш ингээд сандарсан үедээ, уурсан үедээ, бухимдсан үедээ ингэж нөгөө төсөөлт юм биш үү хүн чинь тийм ургуулж бодоод тэгэж итгэж тэрэндээ итгэдэг юм биш үү хүн болгон тийм байдаг гэж байгаа. Тархич нь хүнээр бас жоохон наад юм биш үү. Тэгэнгუთ нь зарим хүмүүс бол шал өөр юм ярьж байгаа. Энэ бол итгэл өмчлөлтэй холбоотой. Бидний итгэл өмчлөлийг ерөнхийдөө баталчлаа. Өөдсөй бол зүгээр нэг археологийн олдор биш. Наас чи өөрөө маш тийм цусд хэрцгий аллагын золиос
бусдад хөөгдөж, шархтаж, ууланд ганцаараа үхэхээр орхигдсон нэгэн. Түүний би хэдэн мянган жилийн турш хинч хүрээгүй анир нам гүмд сүүлчийн мөчтөйгөө хамт тэр чигээрээ хадгалагдсан үлдсэн. Гэтэл тэрхүү анир гүмийг эвдэх үед ямар нэгэн зүйл хөндөгдсөн тэндээс. Энэ нь ямар нэгэн ням бактери эсвэл мөөгөнцрийн тийм спор биш. Харин тэрхүү хүчирхийллээр дүүрэн түүх одоо цаг руу гинт орж ирлээ. Эцсийн дүндээ өөцгийн хэрэг биднээс заавал хараалд итгэхийг бол эсвэл ер бусын хүчинд итгэхийг шаардаагүй. Гэхдээ одоо энэ бас нэг юм учир битүүлэг зүйл байна гэдэг ийм асуудлыг л яриад байгаа юм л да. Тэгээд яг ер нь бол ингээд тэр талаа нийтлэг уншаад ингээд төгсгөл нь бол зүгээр ингээд алцнуулаад хайчихжээ л. Яг тийм ч гэхгүй үгүйчгүй яг ийм байна. Энэ цогцыг ийм хүмүүс олсон. Энэ хүмүүс энэ хугацааны хооронд бүгд маш учир битүүлгээр нас орсон. За энэ бол ингээд одоо мөсөн үний хараал юм аа гэдэг нэг ийм л дүгнэлтэнд хүрч байгаа юм л да. Сайн нөгөө шинжлэх ухааны юм дээр нүүрс зурагчийн аргаар ингээд одоо тухайн хүний насыг тогтоосон гэж ярьжсэн шүү дээ. Багаан хэмжээний одоо шинжлэх ухааны нэг мэдээлэл өгөхөд тэрийг юу яаж тогтоох юм бэ гэхээр амьд организмууд бүгдээрээ ингээд амьд байх үедээ нүүрс зурагчийг өөрийнх нь бие давдаг байхгүй юу? За тэрийг бол карбон 12, карбон 14 гэж хэлдэг. Карбон гэдэг маань бол нүүрс зурагчтэй. Нүүрс зурагч 12, нүүрс зурагч 14 гэдэг. 12, 14 гэдэг тоо маань бол өөрийнх нь нөгөө массын тоо байгаа штэ. Цөмийнх нь нейтрон болон протоных нь тоог нийлүүлээд массын тоо болж байгаа гэсэн. Тэгэхээр хүний бие болон амьд организм амьд байх хугацаанд нүүрс зурагч 14-ийг өөрийнх нь биед хомдлуулах юм байна. Одоо төсөөлбөл нэг 9 цаг шиг төсөөлөе л да. Хүний бие ингээл нүүрс зурагч авч жагаад за өхөнгүүд гаднаас нүүрс зурагч авахаа болчихно. За гаднаас нүүрс зурагч авахаа болчихгоот тухайн нүүрс зурагчийн задралаар нь тоогийн хэмждэг юм байна. За тэр тоог бол 1960 онд гаргасан баха. Тэгээд дундаж одоо тэр нүүрс зурагчийн 14 нь задрах хугацаа нь бол 5700 хавцаа. 5700 дээр нэмэх 40 гэдэг нэмэх хасах 40 гэж байдیں۔ Тоо нь бол нэг 40 жилээр хэлбэлцдэг юм байна л да. Тэгэхээр одоо бид нэр модыг хэдэн настай вэ? Одоо шүр мөрөн дээр одоо тогтсон амьд организмд хэдэн настай вэ гэдгийг ингэж тогтоодог. Карбоноор тогтоодог. Карбоны араа тогтоох гэж яриад байдаг. Тийм. Тэгэхээр энэ мөсөн хүн бол 5000 жилийн арга гэж байна. Радиокарбон тийм. гэж хэлдэг энэ аргыг. Энэ чинь 5000 жилийн өмнө гэхээр яг тэр чулуун зүсгийн төгсгөл үе юм хүрэл зэвсэг рүү орж исэн ч үе юм болоо да тий. Тэр үеийн хооронд л болж исэн юм байна. За энэ мөсөн үний хараал буюу өөцгийн хараал бол одоо ч гэсэн ингээд одоо өөцөд ойртхон байхгүй юм байна тий. Бүгд ингээд ол байж байгаа. За энэ дээр манай одоо өнөөдрийн дугаар 3 дахь хэсэг уудлах. Манай дугаарч бас уртуулаад байна да тий. Давцоо гэдэг. Давцоо гэдэг бол Лаосын одоо нэг газрын эмчтгрүүд байна л да. Одоо Филиппинд бол Асван гэж байгаа. Тэ. За яг тэрнтэй адилхан одоо нэг Румынд Дракула гэдэг шиг давцоо гэдэг байгаа байхгүй Лаосын. Тэгээ яг энэ үйл явдал ингэж байгаа. 1980-аад оны үед нэг юм тэр Nightmare on Elm Street гэдэг кино гарсан юм. За энэ дэр нөө Фридрих Крюгер гэдэг тэр дүрийг танилцуулж байгаа байхгүй. Яг нь ер нь бол эндээс юуг харсан бэ гэхээр нөгөө давцоотой айгу олон юм авах хэрэгтэй байна. Фридрих Крюгер зүүдэнд үзэгддэг юм байна шүү дээ. Тэгс чинь давцоо ч хүний зүүдэнд орж ирдэг юм байна л да. Зүүдний чөтгөр гэж нэрлэдэг юм байна. Лаосчууд нь өөрсдөө. Тэгээд тэр Сан Франциско хотод Bay Area гэдэг усан борооны ер нь гэдэг нэг бороо орж исэн тэр нэг шүн 1981 оны 12 дугаар сарч байна уу да. Бид айгу хүүтэн байгаа шүү дээ. Тэр нэг мөрдөрч ингээд нэг юм хэргийн газар ирсэн юм. Учрыг олохгүй зогсоод байгаа байхгүй. Манай он ингээд нэг тамхид татаад ингээд сүүлдэр зогсож байгаа байхгүй. Тэгээд нөгөө байрныхан нөгөө орон сууцны байшингаас нэг тусламжийн эмчнэр нэг цогцыг ингээд амнуургаар гаргаа явж байгаа. Цогц биш нөгөө нэг бүрэн бүтээчүүл нас орсон гэсэн үг. Нүүрэн гаргуул нас ураагүй гэсэн үг шүү дээ. Тийм тэгж явдаг шүү дээ. Тэгээд нөгөө бүрэн бүтээсэн гэхээр ойлгомжтой тийм. За тэр яг энэ ажил мөрдөхөр ирсэн үнэхээр ойлгоогүй гэж байгаа. Дургуун үрсэн гэж байгаа. Тэгээ ямар үүлийн лайгаараа би нэг юм хэрэг авчваа гэдэг ингээд. Тэгэл нөгөө яг энэ үед чинь Сан Франциско яг нь жоохон замбраагүйч байсан юм байна. Дээрэм донууд хулгай тэгэл одоо хүчин гэрмэр гэл. Тэгээ энэ их ажлын хажуугаар ингээд Ноён Пан гэж байгаа. Энэ Лаос юм баггүй. Лаосын цагаач баггүй. Ноён Пангийн энэ учир битүүл гүглийн урд хэрэгүүд нь илрээгүй байж дахиад нэг юм хачир гараад нөгөө уур нүрхгүй. Тэгснэ Ноён Пан гэж жоохон судалсан байгаа. Тэгээ судалсан чинь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байхгүй. Үйлдвэрийн ажилчин 35 настай Лаос улсаас цагаачлахаар ирсэн.
Тэгсэн чинь унтчих та эхнэрийнх нь ярьж байгаа шүү дээ. Хажууд эхнэр нэг ингээд ямар шалтгаангаар гинтэх ингээд нас орсон гэж байгаа. За цогцыг ингээ харахаар гаднаас халтсан, боосон, гимтэл, бэртэл цогц зодсон юм байхгүй. Тэгээ яг амьсгалахаас тухай ганцхан нотлох баримт байсан. Яг дэрэгдэн байсан эхнэр нь хатагтай пан ярьж байгаа. За тэр бүх үйл явдал тэр пангийн нүдэн дээр өрнөж байгаа байхгүй. Тэгээд панг өөрөө зочрол орцсон хатагтай панг тэ ойлгохгүй. Тэгээд нэг англи хэлээр нэг лаос англи хойлоод нэг хазаа мөрөөр ярьсан юм шиг. За эхнэр нь ингэж байгаа. Шүн уучсан ингээд нойроос хийсэн хажууд нөхөр нь. Тэгээд ингээд хажуудаа шаарсан чинь ямар ч хяналтгүйгээр маш шиг ингээд нөхөр ингээд татчихсан гэж байгаа байхгүй. Ингээд яг нэг юм ингээд боолгуулаад байгаа юм шиг тэ. Тэгээд ингээд бүр ингээд амар хөдөлж исэн. Тэнгууд нь эхнэр нь юу босныг харах гад ингээд боссон чинь яг л ингээд нөхөр бол ингээд ороосоо босох гээд байна гэдэг байгаа байхгүй. Ингээд тэнгууд дээр ингээд нэг юм дарцсан юм шиг. Тэгтээ ингээд нөгөөд нь харагдахгүй байгаа шүү дээ эхнэрт нь. Тэгээд ингээд босч чадахгүй байсаар байгаад ингээд тийцсээр байгаа тэгээд өгсөн байгаа байхгүй. Тэгээд ингээд ямар нэгэн зүйлээс өөрийгөө хамгаалах гэдэг юм шиг гараа ингээ хаас айгуу савчиж эхэлсэн. Гээд эхнэр нь хажууд нэгээс сэрих гээд үзсэн чи сэрэхгүй нэ гэж байгаа. За нөхөр нь ингээд яг унтцсан байсан гэж байгаа. Тэг ингээ ерөөсөө зүүдэндээ ингээ нүдэн үдээс нэхэхгүй. За эхнэрийнхаа тэр хажууд талаас нь сэрих гэж байгааг анзаарахгүй. За ингээл нөгөө хөдөлгөөр өргөжлүүлсэн. Яа ингээ эхнэр нь юу ч хийж чадахгүйсоо нөхөр алдсан. Дөрөв төсөнжийн машин дуудсан. Тэгээ ирэхэд бол алидаа амьсгал гарсан юм байна. Нэг ийм тайлбарыг мөрдөгчд өгж байгаа байхгүй. За мөрдөгч бол эндээ ингээд тэгээ одоо ингээ юм юу хийхээ мэдэхгүй. За тэгвэл юу яа? Цогцыг шимтгэлэнд оруулъя гэд моргор авчиж. За тэгэнгүүт нөгөө тийч ингээ лаусын community байгаа байхгүй одоо нэг юм нэг одоо ингээд баг лаусчуудлын одоо холбоо гэх юм уу ингээд нийгэмлэг үс. Тий. Тэг яг хөө тэгэл нөгөө хүүхдээс тайтгаруулна шүү дээ. Тэгсэн чинь цагдаа нөгөө мөрдөгч нь мөрдөж үзээд нэг ийм сэжүр олж ийна. Лаусын хумон үндэстэн гэж байт юм байна. За энэ хумон үндэстний ямар ч хууч өвчнгүй 90 сар бол байсан иргэд яг ийм ижлэхэн нөхцөл байдалтайгаар нас бараад энэ ноён панг бол 18 дахь тохиолдол юм байна гэж байгаа байхгүй. Энэс өмнө 17 онгоос нас орсон байна те. За хоёрдугаар талигаа чи эхнэр нөхрийн одоо эхнэр нөхрийг нь дэлхийн нөгөө талаас хүртэл сүүдэрсээ дагаж ирсэн. Өшөө авч сүнс зүүдэнд хөнөөсөн гэж огтхон хэрэгэлцээгүй туйлын баттай зүтгэж байсан нэлээд гайхшруулсан. За ингээд нөгөөт чинь Лаосын байдлыг судалж байгаа. За 1959 он Лаос улс дотоодын асуудал руу хажууд Вьетнамын дайм болох гэж байгаа тийм. Лаос хий залгаа улс шүү дээ. Тэгсэн чинь Лаост нөгөө шинээр гарч ирж байгаа социалист урсгал болон засгийн эрхийг барьж исэн хааны талынхаа хоорондох маш тийм харгас тэмцэл явсан байна. Тэгээ ардын дэмжлэгийг авсан нөгөө зэвсэг хүчнүүд чинь коммунистууд чинь үзэл санаагаа дагах хуснаар нөгөө Вьетнам дүрж байсан дайныг явна. Нөгөө Вьетнамын дайн чинь хил даваад Лаос, Камбож руу ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд хойд Вьетнамын айран бол энэ давших үед бол Америк нэгдсэн улсын тагнуулын төв газраас Оросоор ЦРУ гэдэг бол CIA те Central Intelligence Agency нууцаар цэргийн тусламж үзүүлээд хумон үндэстнүүд Лаосын засгийн газрын цэргүүдийг тулалдсан байна Америкууд. За энэ ста амар том алдаа болж таарад 1975 онд Америк нэгдсэн улсын дотоодод үүссэн олон нийтийн эсэргүүцэл байгаа шүү дээ дайны эсэргүүцэл. Тэгээд тэр мөрнөөс шалтгаалаад Америкийн цэргүүд Вьетнамын дайны талбарыг орхиж гарахдаа Лаосын хумонгчуудыг коммунистийн гарт барыг хаягаар авчихсан байхгүй. Одоо сая Афганистанаас үсний тиймэрхүү байдалтай гарлаа шүү дээ Америкууд. За Лаосын хааны гэр бүлийнхэн бол нөгөө шоронгийн лагеруудад хоригдоод тэндээ нас эцэслээд хумон үндэстнүүд бол одоо нөгөө хумонгчуудаас лаосчууд нэгсэн юм байна да. Та нараа Америкуудын гар хөл болсон гэж одоо тэгэл нөгөө өшөө авалт явагдсан шүү дээ. За тэндээс нь хүмүүс зүхтэн шүү дээ. За ингээд Таиландын хил рүү зүхтсан байгаа. Чинь одоо ингээд Вьетнам чи энд байгаа. Дунд нь Лаос, ингээд Таиланд юм байна шүү дээ. Таиланд руу зүхтсан байгаа. Тэгээ Таиланд руу зүхтаад 50,000 орчим хүн бүр хумон үндэстэн Америк нэгдсэн улсад ирж одоо орнол авсан байна. Яг энэ үед л нөгөө ажиргалтай аимшиг төхлүүд араас гарч байгаа байхгүй. 1970 болон 80-аад оны турш Америкт суурших Монг цагаатсан дунд унтаж байхдаа гинтгэн маш хүчтэй сандарч зүүдэн дундаа тэмцэлдэж байгаад шууд амьсгал урах тохиолдол бол нэмэгдэж эхэлсэн байна. За тиймдээ нийтдээ тэдний дундаас 100 гаруй хүн яг ийм ижлэх байдлаар ямар ч ил харагдах шиг тийм шарах сорив байхгүй шинж тэмдэггүйгээр зүүдэн дундаа амьсгал ураасан. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн турш хотын удирдлагууд болон эмчнэр яг юу болоод байгааг ерөөсөө ойлгоогүй мухардалд ороод тэгээд энэ амьсгал татаас амьд үлдсэн хүмүүсийн түүх ил болсноор хэргийн занглаа ингээд ааж маажаа тайлгдж эхэлж байгаа. За Банкён гэд нэг лаавсан байгаа байхгүй. Америкт хөл тавьсан анхны 1000 цагаачдын нэг юм байна. Тэр Чикаго хотод Чикаго ч Иллиной мужийн Чикаго хотод тэр нэг юм
нөө China Town гэдэг шиг л одоо тэд чинь ингээд нэг бүлгэрээ ингээд нэг юм одоо нэг community болол нэг юм амьдэрдэг юм байл да нийгэмлэг шиг болоод ингээ Америкт ирээд удааг байх тэр нэг шөнө орондоо гүн нойрсож байгаад гинт өөрийнх нь хөвчөж байгаа дэр орон дээр ямар нэгэн амьд зүйл байна гэдэг зөнгөөрөө мэдэрсэн байгаа байхгүй. Тэгээд яг тэр мөчөд орныхоо хөлд юм урт биетэй, цонгохгүй царайтай, урт үстэй, эмэгтэй хүн шиг. Гэхдээ нүд нь юм хоосон ийм зүйл ингээд өөрийг нь маш анхааралтай ингээ хараад байгааг мэдсэн байна. Тэгээ Кён бие өгт хөдлөж чадахгүйсэн гэж байгаа юм ингээд. Тэгэнгүүт нөнөх турхаа урт биетэй тэр юу зөөлөн орлуу авирч орж ирээд цээжин дээрээс хүн дээр дараад суухыг бол мэдэрсэн байгаа байхгүй. Тэгээд өнөөх тэр эмэгтэй бол маш их уур хилэнгээр нүдээ цавчихгүй ингэж хаад нүдэнд их тийм хоосон байгаа байхгүй. Бид зургийг харахаа одоо ухархаа гэж ярьдаг үлээ тий. Ухархаа ингээд нүдгүй байгаа байхгүй тэр юуг нь харахаа. Тэгээд амьсгал нь боогдоод маш хүнд болж эхлээд тэгээд тусал дуудаа хаширхсан чинь хоол нь гардгүй. Ингээ амаа нээж чадахгүй. За нүүрнээс нүдээ хэдхэн инчийн зайд нөгөө нүд ингээд бүр ингээ ойртод ингээ хараад ингээд нүүрд нь тулаад ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хажуу тийш ингээ бие болгосон юм билээ. Тэгээд тэнгууд нь яг дагаж хөдлөөд нөгөөх нь дээр нь ингээ гарцсан байгаа шүү дээ. Яг дагаж хөдлөөд цээжин дээр ингээ илүү хүчтэй ингээ дарах тусам тэр даралтын хүч айгүй амар мэдрэгдээд за ингээ 15 минутын турш бие өчгөнж хөдлөж чадахгүй нэг ийм байсан байгаа. Тэнгууд нь юу яасан те өөрөө тэгж байгаа байхгүй. Миний амьдрал ингээд надаас алгуух ингээд slip off гэдэг байгаа байхгүй. Урсаж явж байгааг би мэдэрсэн ингээд нүд бүрэлзээд амьсгал ингээд удаашаа түнэр харанхуу ингээд бүчээд энэ бүх хугацаанд бол нөгөө амьтан бол ямар ч үг хэлэхгүй хөдөлгөөнгөөр яг дээрээс нь ингээд дараад тэр амьтны байгаа байдал бол намайг үзэн ядсан гэдэг юм ял зэмлэлийн ширүүн байдалтайгаар байсан гэдэг. За ингээд амьсгал нь хураагдж бүх зүйл дуусч байна да гэж яг тэр мөчөд бол өнөөх амьсгал гинэтхэн замхраа алгуулсан гэж байгаа байхгүй. Цээжийг нь угтлан шахаж байсан асар их хүч хоромхооны дотор байхгүй болсон гэж. Тэгээ Ванконг бол амьсгалж чадахгүй хоолоогоос хамарсаар орноосоо хажуу тийш өнхөрж унаад хамаг хүчээр одоо ингээд агаар амьсгалаад тэгээд сандарс твцнүүдээр бол өрөөгөө ингээд харсан байгаа. Тэгээ тэр үед бол өнөөх одоо эмхтэн уулмөр үлдэг байгаа байхгүй. За тэр нөө тархинд нь бол юу үлдсэн. Тэгээ шалан дээр ингээд сууж байхдаа тэгсэн баа өөрт нь нэгсэн баа. Энэ нэг манай өвд ийцээ гэдэг дабсоо буюу тэр чөтгөр юм уу юм байна гэдэг. Дабсоо гэдгийг англиар тайлбарлахдаа night hag гэж тайлбарласан байл. Энэ бол нөө hag гэдэг чинь одоо шулан болно гэсэн утгатай юм уу? Тэгэхээр шүний шулам гэдэг энэ амьтан бол алс дорнодын соёл ардын аман зохиолд гардаг нэлээд аимшигтай мангасууд. Одоо нэг юм Wendigo, Skinwalker гэж манайхаар бол одоо юу хичээд ингээд нэг альбин чөтгөрч гэдэг юм уу те. Яг тэдэртэй адилхан ингээд амнаас ам дамжигддаг яриа байгаа байхгүй. Гэхдээ яг зүүн Азийн нутгууд ялангуяа Лаост нэлээд яригддаг. Тэгээ энэ нэг ийм амьтан байгаа. Мананагал гэдэг тэр амьтан болохоор эмгтээчүүдийг отож одоо хэвлэлт хүүхдийн цуцын сордог гэдэг. Нэг ийм амьтан гарч ирж байгаа. За тэгээд нөгөө өдөр нь үзэсгэлэнтэй эмэгтэй дүр товлж одоо ирчүүдийн толгойг эргүүлээд шөнө нь одоо тэр Пенангалан гэдэг нэртэй тийм амьтан болоод одоо бас аяадаг. За тэгээд нөгөө гуравт нь бол давсоо байхгүй. Энэ шөнийн амьдралтай уулын агууд нуугддаг. За тэгээд одоо тосдоор хэрэн гисэж одоо хүмүүсийг ингэж амьд хүрчээдэг. За ингээд энэ хүн аимшигт амьтнаас бол ер нь өөрийгөө хамгаалах нэг арга байдаг гэж байгаа бол лаосуудыг ярьж байгаа. Энэ бол өвд болсон өвд дээдтэйгээ холбогдож тэдэнд зовж тахил өгөх. Хэрв тэднийг дурсан санаж хүндэтгэл үзүүлбэл өвд дээдсийн сүнс хариуд нь үр хөвгөд хайртай хүмүүсийн ийм зүйлээс хамгаалдаг гэж үздэг юм байна л да лаосчууд. Түүнчлэн энэ явдлаас амьд үлдсэн хүмүүсийн өгсөн мэдүүлэг бүр хоорондоо жоохон ялгаатай. Тэгээд нөгөө бүгд нэг адилхан төрх яриад байгаа юм урт үстэй. Нэг нүдний ухархаа нь хоосон ийм зүйл. Тэгээд нөгөө нэг амьд үлдсэн хүмүүс нь айгүй тийм төгшүүртэй болдог гинэ. Тэгээ зарим тохиолдолд энэ амьтан бүр сүйдэр шиг харагддаг гэж байгаа. Зарим нь бол тод томрон бүр яг хүн шиг үзэгддэг гэж байгаа. Хувцтай байдаг гэж байгаа. Заримдаа шалдан байдаг гэж байгаа. Тэгвэл яг нөгөө эмгэгтэй хүн байдаг. Тэгээ насны үед бол өртгөс эмгэгд хүртэл жоохон охин хүртэл байх магадaltaй. Энэ ажиргалтай халдлага бол зөвхөн Америк нэгдсэн улсаар хязгаарлагдаагүй. Лаосын дөрвсөд хаана очино, хаана сууршин тэр газар болгонд гарч ирсэн гэж байгаа байхгүй. Америк болсон үхлийн тохиолдлуудаа яг ижил яг энэ хугацаанд бол Таиланд, Сингапур энд бас нэг хумаа үндэстэн хүч байгаа штэ. Давсоогоос шалтгаалсан үхлүүд бас бүртгэгдсэн байт юм байна. Ингээ ордны болон эмнэлгийн тэмдэглэлээс үзвэл тентхийн 230 гаруй эрүүл чирэг залуу ирчүүд зүүдэн дундаа маш их тарчилж гинэт насан эцэлсэн байдаг юм бүртгэл байт юм байна л да. Энэхүү аимшигт халдлагаас амьд гарч чадсан цөөхөн дүүний ярьсан түүх бол хумаа үндэстэн бол бүхэлд нь цочрол оруулсан.
ийм үйл явдал болсон. Тэгэхээр нөгөө залуучууд чи айгаад хмоо залуучууд ч ийм болонгууд айгаад ямар тохиолдол гарсан гэхээр нөхдүүд унтахгүй гэж үзээд кофенаас салгаа болсон. Мөнгөний кофе уугаад л нэгнийгээ сэрийгээ байж идэг тийм. Тэгээд яг 1990-ад оноос хойш энэ бүртгэгдэх юм байна л да. Тэгэхээр 1980-ад онд бол Америкт бол 100 гаруй оршин суугчтай амин төрсөн. За тэгээд магадгүй энэ нөгөө талаас хэдий тэдний асуудлаасаа зугтсан ч гэсэн хараалаасаа зугтаж чадаагүй гэдэг. Энд дээр энийг ийм шинж байгаад байна. Sudden unexpected nocturnal death syndrome гэж байгаа. Одоо нэг орчуулах юм бол шөнийн шалтгаангүйгээр үхлийн хам шинж гэх юм уу. Ийм ангилал гаргаад ирсэн бохоггүй бүр яг энд өгсөн хүмүүс зориулаад. Тэгээ энэ хам шинжийн тохиолдлуудыг нийтэн судалж үзэхэд бол давтамжууд байна гэж байгаа. Нэг л тохиолдлыг ис тооцвол 100 дотроос шүү дээ. Нэг л тохиолдлыг ис тооцвол дандаа залуу эдэр ирчүүдээс гэж байгаа. Насны хувьд авч үзэх юм бол 33-аас 34 насны ирчүүд. Дээр нь Америкийн нэгдсэн улсад хөл тавиад эхний 17 сарын дотор л амьсгал гаргасан гэж байгаа юм байна. Тэгээ үхлийн яг таг шалтгааныг эцсийн байдлаар тогтоох боломжгүй байсан ч гэсэн цогцолт хийсэн наривдсан задлан шийдэлгээр нэг юм ижил шинжүүдийг гаргаж ирсэн байна. За тэр Чикаго хотын эмгэг судлаач Фредерик Экнер гэдэг хүн өөрийн шинжилсэн 18 цогцсныхаа 17-д нь зүрхэнд нь нэг ижил төрлийн өөрчлөлт байгааг тогтоосон байна. За тэр нь тархинаас зүрх рүү цахилгаан импульс дамжуулдаг нарийн ширхэг уцлагуудад жижиг гэмтлүүд үүссэн байна. Эдгээр уцлагууд нь яг л хид их ачаалал авч шатсан цахилгааны гал хамгаалагчийг шалбарч буржгаар болсон байна гэж байна. Им чиний энэ дээр үндэслээд нэг таамаг дэвшүүлсэн. Талигаарчдын зүрх гэнэт огт санаандгүй байдлаар ирсэн цахилгаан цэнгийн цохилтоос болж зогссон гэх дүгнэлт хийсэн байна. Ийм төрлийн хүчтэй цэнгийг хүний мэдрэлийн систем зөвхөн туйлын их айдас, маш их стресс, сэтгэл төвчрийн үйлдэл ялгаруулдаг. Товчхондоо бол хохирогчд шүнж байхдаа өөрсдийн хар дарсан зүгтэндээ хөнөөгдсөн байна гэж талингаа хаасан байгаа байхгүй. Тэгэхээр хмон үндэстнүүдийн дунд маш өндөр байсан тэр сэтгэл готролын төвшөнд тулгуурсан бусад бас онолууд гарч ирсэн байна. За тухайлбал энэ дээр Лаосын судлаач ажилласан байгаа байхгүй. Лаосоос зүгтгүүд маш их сандарсан, депресс байсан. Тэгээд дээрээс нь энэ дээр нэг юм байгаа. Америк руу гарч чадсан хүмүүс гим буруутны өвчин гэж байд юм байна. Амьд үлдгэсдийн гин буруугийн мэдрэмжээр өвчлсөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгээд ялалт байгуулсан коммунистийн гарт найз нөхөд, гэр бүл, төрөл төвшүүд бүгдийг орхиод зугтсан учраас өөртөө бас зэмлдэг. За дээрээс нь Америкийн нийгэм шинээр ирээд бас нэг тийм таатай хандаагүй байна Америкууд. Азууд мадууд одоо бас Америкч бас хэцүү шттэ. Арьс нөлөөс амар гаргадаг улсууд шттэ. Хичнээн ардсал гэж ярьдаг мөртлөө тий. Тэгэхээр ер нь бол ийм харилцаа байсан. Тэгээ тэр үед чинь ингэсэн байл да. Вьетнамд бас аюу цагаас гарсан юм байна. Америкийн талд байсан Вьетнам. Тэрнтэй адилхан солонгосууд бас их гарсан юм байна. Солонгосын дайнаа тэрээс өмнө л дөө. Тэгээ хумонгочууд ингээ лаосууд бас гараа явцсан. Тэгэхээр эдрийг бас нэг жоох ингээ нэг юм одоо нэг physical abuse гэдэг байгаа байхгүй. Одоо бид нь халдах, сэтгэл зүгээр хандлах, доромжлох ийм зүйл бол нэлээд байсан. Тэгээд энэ бас нөө сэтгэл санааны хүнд байдалд ороход нэлээд нөлөөлсөн гэж үздэг юм байна л да. За асар их стресс, сэтгэл зүйн дарамт нь хүнийг маш хүнд хэлбэрийн нойр өгдөлт хүргэдэг гинэ. Үүнээс үүдэлтэй нэгэн сүр үг дагавал одоо нойрны саажилт гэдэг юм аа. За биднийхэр бол хар дарах юм уу да. Тийм эмгэг гэж байгаа байхгүй. Энэ хүмүүсийн дунд бол нэлээд түгээмэл байдаг. За нийт насан туршидтын нэг 50% нь амьдралдаа ядаж нэг удаа хар дарж үзсэн гэсэн судалгаа бол байдаг. Тэгээ нойрны саажилтын үед хүн яг унтахын дааван дээр эсвэл дөнгөж сэрэх үед ухаан ордогч бие махбодоо өчүүхэн чөлөөж чадахгүй яг тийм гацаадаг тийм үе юм л дээ. Ийм үед хүний тархинд элдв хийх үзэгдэл харагдах нь элбэг. Хар дарж үдсэн хүмүүс өрөөнд нь үл таних хүн орж ирсэн. Эсвэл ямар нэгэн чөтгөр шулуун цээжиндээ сууж байна гэж байнга мэдүүлдэг. Гэхдээ энэ эмгэг нь амь насанд нь тийм аюултай биш, үхэлд хүргдэггүй юм байна. Их тохиолдол. Тэгвэл огтур соёл иргэсэл дасан зохицох гэж тарчилж байсан монголчуудын асар их стресс, дээрээс нь зүрхний мэдрэлийн уцтлагт үүссэн өнөөх гэмтэл хоёр нэгдээд энэ аюулгүй эмгийг магадгүй илүү үхлийн аюултай болгож хөргсөн байх боломжтой юу гэдэг асуултыг тавьж байгаа байхгүй. Тэгээд яг энэ асуултанд хариулаагүй л дээ. Би хариултыг үлээ гэдсэн хариулаагүй. Тэгээд хмон үндэстнүүдийн мэдрэлийн болон дархлааны систем шинээр суурьсан газрынхаа үйлдвэрийн хүнд бохирдол бас дасан зогсож чадаагүй өөр нэг таамаг байгаа. Тэгээд төрөлх лаос нутагтаа тэд байгалийн цэвэр эрүүл хүнс хэрэгжилж амьдардаг байсан бол
одоо ерөнхийдөө хөдөө тасгалтын иргэд ялангуяа цэвэр агаараа амьсгалдаг байсан тул тэдний дунд зүрх судасны өвчин бол асар бага байсан. Гэтэл Америкт ирээд үйлдвэрийн утаа, машины хаягдал, хорт хийнд боогдсон хүн ам шигүү суурьсан хотуудад амьдрах болсноор дээрээс нь бие махбод нь хязгаарч тасч байгаагүй элдв найрлагатай түргэн хоолыг фаст фуд те хямд бөгөөд хялбар агаар идэх болсон тэдний дунд зүрхний төрлийн гажиг эмгэгүүд огцон нэмэгдэх басны шалтгаан болсон байж болох юм аа. Гэвч цагаачдын өөрсдийнх нь ярьж буй түүхийг хөндлөнгийнүүдээр бодтойгоор харвал бас л анхааруулжтай зүйл байна гэдэг байгаа байхгүй. Энэгүй ачиргалтай үхэлд ямар ч хүүхэд эсвэл хөгшин хүн өртөөгүй явдал нь энэ халдлагыг ямар нэгэн далд ухамсартай тусгайлан чиглэсэн хүчний ажиллагаа байсан гэх шизгийг бас төрүүлж байгаа. За мөн энэ үхлийн тохиолдолд яагаад ийм богино хугацаанд 1980-ад онд л болж байгаа шүү дээ. Хумигдаж дууссан бэ гэдэг асуулт гарч иж байгаа байхгүй. Америк руу нүүсэн явдал нь их лаосчуудын хувьд бол соёлын маш том шок байсан. Америкийн нийгэм дасан зогсож уусах гэж хамгийн их хичээж байсан хүмүүс бол яг тэр үед нь бол давсан уул тэдний амьдралд орж ирсэн байна. Лаос дахь коммунистуудын хомголон устгалтын үеэр Хмон үндэстний маш олон настайчууд болон бөөнөр үргэлжсэн байт юм байна. Тэдгээр бөөнөр нь угтаа цоо болон бусад аймшигчдуудыг номготгож ард иргэдээс хол байлгах үүрэгтэй байсан юм хүмүүс байдаг. За энэ дээр домгийг нь өгүүлсэн байна. Хмон иргэд Америк нэгдсэн улсад суурьшгүй тэдний дунд байсан ариун номын хүмүүс бөөнөрийн тоо маш цөөрсөн байсан тул энэ шөнийн шулмас буюу энэ давцоо бол халдгаас хамгаалах ямар ч хүч үлдээгүй. Лаос нутагта 50 ундах баталгаа болдог байсан үг дээдсийн тахилга өргөл нь ёс нь бол уламжлалт нь харь нутагт алгуурхан мартагдаж улмаар үг дээдсийнх нь уламжлалт хамгаалалт үгүй болсон. Лаос нутагт нь ангуучлах Мон хүн баг үлдээг учраас давцоо нар яасан гэхээр хэдийгээр тэд төрлөх нутгаа орхисон ч гэсэн өөрсдөөс нь айсаар байгаа цөөхөн гэдэг сүсгтнүүдийн араас дэлхийн нөгөө талбар хүртэл хөдөлсөн байгаа байхгүй. Ингээ хэсэг хугацаанд ямар ч саадгүй хүмүүсийг ангуучилж хөнөөж байсан ч хохирогчдынхоо сүнсийг хуулж авах гэсэн эдэрхийг шунал нийцтэй тэднийг ч гэсэн өөрсдөө өмгөлд өргөсөн. За Хмон үндэстний соёлын гүнд бол маш их шанал айдас хургаж үлдсэн. За ингээд цагаастын туйлыг сэтгэл төвшөртэй нүүр тулахад бол хүргэсэн. За ингээд ийм давцоотой холбоотой ийм хэрэгүүд 1980-аас яг 90 оны хүртэл Америкт нэг хэсэг давлгалж гараад ингээд алга болсон байна. Ер нь бол энэ шөнийн шулмсын дүр төрх бол тэдний соёл биш бас өрөндийн соёлд ерөөс нойрны саажилт туссан дэлхийн өнцөг болон бүрийн хүмүүст яг адилхан юм байдалтай бас харагдах болсон гэх сонирхол татж байгаа юм байна л да. Тэгээ яг ер нь ийм хүч хөдөлгөөнүүдийг хардаг. Манайх нэг даруул яриад идэгс нэг юм дараад мараад нэг яриад идэгс тээ. Тэгээ энэтэй бас холбоотой тайлбарлал байж магадгүй гэсэн ийм л дүгнэлтэнд хүрч байгаа юм л да. Тэгээ энэ бол яг одоо өнөөдөр бид яг 3 дахь нь ялаа шүү дээ. Эхнийх нь бол юу байлаа? Хуан Педрогийн хэрэг байлаа. Хоёр дахь нь бол юу байлаа? Тэгээ мөсөн хүний хараал өөцөө. Гурав дахь нь бол давсоо гэдэг ийм сонирхолтой юм хэрэгүүд бас гарсан байна. За нэг ийм хэрэгүүд л байна да. За баярлалаа. Гэт хүлээн авсан сонсогчдоо баярлалаа. Та бүх өдрийг сайхан өнгөрүүлээрэй.